Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Ингээ Catch Dog podcast-ийн ээлжид нэгэн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаар дээр маань яг үндэ ингээд эцсийн зогсоол зураг авалт явж байгаа штэ. Дундуур нас ингээд жоохон шантарсан гэх юм уу. тэр бол 20 дахь наснда мөрөөдлөө бодит болгож эцсийн зогсоол 2 киноны гол дүр дамируулж буй залуу уран бүтээлч. Бүх эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн хүүхдүүд болохыг хүсдэг. Тэгээ яаж аав ээж чамайг тийм сайн хүүхд болгож өсгөвөө? Арих гэж юу юм бол гэсэн нэг юм тийм өсвөр насн дээр нэг тийм сонирхол байгаа штэ. Тийм ерөөсө хөдлөөгүй заяа. Тэгэл амар олон хүмүүс ч гэсэн ингээд танаа хүүхдүүд яаж юм сайн байгаад байна. Тэ ингээл манай хүүхдүүдийг баг хүмүүжүүлээд өгөөч гэж хэлжсэн удаач гэсэн ингээл байдаг. Тэгээ бас энэ зургийг сонгосон шалтгаан энэ зургийг өмнө хинч харж байгаагүй. За hello everybody hello. Өнөөдөр бид түүнтэй зөвхөн уран бүтээлийн тухай бус жинхэнэ хайр гэж юу болох, өөрийн мөн чанарыг хэрхэн асан тухай зориглон ярилцсан нь энэ юм. Өөрийн үнэлэмж амар дээр. Тэнгүүд тэр дээр байгаа хүн чи яах вэ гэхээр араас нь маш олон задагчдгүй нэ тэ. Тэнгүүд бүр ингээд нэмэгдэх юм уус тэ. Тийм байна. Олон цагийн подкаст надад ингээд саналууд иржсэн л та. Гэхдээ би ингээд дандаа denied гэдгсэн. Ингээд уурж оролцуулснараа би яг хин тэ миний дотор юу бодогдтыг би ямар хүн байсан гэдгээ би хизээч ингэж ярьж байгаа үг аахгүй юу? За Мишель маань хүрэлцэн ирлээ. Зорилгоо ер нь хамгийн түрүүнд ингээ хэлэх хэрэгтэй юм билээ үзэгчтэй. За. Хүнийг ер нь ингээ сайн таних гэвэл ер нь тухайн хүний түүхийг сайн ойлгох хэрэгтэй юм шиг надад ер нь санагдаж эхэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр Мишельт хоёр яг яах вэ гэхээр би Мишелийг маш сайн ойлгохыг хүсэж байна. Ягаад гэвэл одоо зочноор ингээ сонгож байгаа гэсэн шалтгаан нь одоо бодол ухаан хийж байгаа зүйлсүүд нь аягүй их таалагдсан. Тэгээ тийм байсан. Тэгэхээр би Мишелийг мэдхийн тулд одоо 3 үеийн түүхэн зурган дээр нь маш үнцэнтэй тийм яриануудыг гоё хийнэ гэж бодож байна. Тэгээд дэжтэй би бас ингэж эхлэе гэж бодсон. Чи ингээ трейд дээр нэг юм ишл битсэн байна заяа. Тэр нь болохоор энэ төмрийг ирэлдэг, тэнхүү хүн хүний хурцалдаг гэж. Энэ бол надаа яг хоёулангийнхаа ярианы эхлэлд айгүй гоё суур болж өгөөсэй гэж бодож байна. Яг тэгэхээр чиний түүхээр дамжуулаад, чиний үзэж тууснаар дамжуулаад хин нэгэн үзэж сонсож байгаа хүн гоё хурцлагдаасаа гэж хүсэж байна. Тийчээс. За тэгээд хоёлаа одоо штэ одоо ингэн хоёлаа шууд 3 зураг руу орохгүй заяа. За. Хамгийн түрүүнд ерөөсө хүмүүс ингэж чамайг мэдж байгаа. Одоо кино эхлэж байгаа. Эцсийн зогсоол 2 уран сайхны киноны гол дүр болж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор чиний хувьд бас ингээ анхны уран бүтээлийн гол дүр залж байгаа уран бүтээлээс хэсүүлээд юм ааш тэ. Жүжиглэх нэг юм арга барил. Одоо чи ингээд нэг тодорхой хэмжээний хитэн кинонууд ингээ тоглолцсон. Тэгээ продюсинг бас ингээ хийгээ үзсэн. Тэ. Тэнгүүд яг тэндээс ер нь юм юу хамгийн их юм сурж ойлгож जैन чиний ингээд хүсэж мөрөөдж исэн үе одоо тэг хийж байгаа үеэс хэсүүлээд юу хамгийн их юм сонирхолтой бүр юм амттай санагдаад байна уу яаж ин гэдэг хоёул мэдрэмжээс эхэлж ярих гэж бодож байна. Яг үндэ ингээд анхны хэдэн кино байгаа шүү дээ. Ингээд санал орж ирэх болгонд амар тогтлол ингээл зохиолын уушаал тэгэл өөрийгөө дүр дээр нь төсөөлж бодоод амар баярлалаа ингэдэгсэн маа шүү дээ. Тэнгүүд сүүл рүүгээ ингээл мэдээж кино саналууд ч гэсэн ингээл нэмэгдээл их болоод олон зохиол уншаал ирж байгаа шүү дээ. Тэгээд яг үндэ ингээд эцсийн зогсоол зураг авалт явж байгаа шүү дээ. Дундуур нас ингээд жоохон шантарсан гэх юм уу. Ингээд яг зургандаа ингээд жоохон явмааргүй санагцсан үе ч гэсэн яг үндэ ингээд байгаа. Тэр нь гэхдээ ядарч мадарснаас болоод бол биш. Зүгээр л нэг юм тухайн үед нэг юм тэмцэлтэй мөч амир байсан. Тэгээд бурхан надаа амир нийгмийг амир ухааруулсан байхгүй юу? Чи ингээд энийг багтаа хүсэж мөрөөддөг байсан шүү дээ. Тэгээ ингээл бидний хүсэл мөрөөдлийг ч гэсэн ингээл багаас нь өгж байгаа шүү дээ. Энд чинь ч гэсэн ингээл зоригтой. Тэгэл ихэлсэн бол дуусга. Тэ ядарчлахгүй тууштай бай. Тийм. Тэгээ бүх мөчөд мэдээч ингээд хэдий нөгөө ингээл амар олон жил хүссэн ч гэсэн яг авчингуудгүй ингээд шал өөрчлөлт юм лээ. За. Би тэ энэ дүрийг ямар их хүсэж илаа. Бүр ингээд тэ кино театраар гарах гол дүр гэдэг чинь тэ бишэлээ чиний баг ингээд мөрөөдөлттэй гэж өөртөө ингээд хэлээд тэгэл яг үндэ байгаа зүйлтэй эргээд ингээд талархаад тэгсэн гэх юм уу. Дотоод
тэмцэл гэдгсэн шүү дээ. Тэр нь одоо жишээлбэл юу байсан бэ? Дод тэмцлээ. Тэр нь бол нэг жоохон сэтгэл ингээд жоохон унсан үе байсан. Ингээд даг гэдэг даун болцсон. Тэгээд би юу анханасаа ч бүр ингэж утсан би. Бүр анханасаа ч ингээд яах гэж алдартай болсон юм бол тэ ингээд зүгээр л баг энгийн үний амьдралаар амьдрах байсан гэж бүр бодоод тэр нь бас ингээд муу штэ. Хүн чинь ингээд угаасаа би аль эзэнэ ингээд тэ танигдсан. Тийм бахад бүр нөө харамсаж ингэж бодох чинь амар муу. Тэгэж нэг жоохон сэтгэлээр ингэж амар унжаагаад тэгэл за одоо ажиллаа сайн дуусга гэл манайх хэлээл. Харин тийм одоо энийг юм надад ч гэсэн бас ийм ижил мэдрэмж бол төрсөн юм байна. Одоо чамд болохоор ингээ киноны гол дүр болж байгаагаас бас ингээ шинэ мэдрэмжүүд ингээ ирээд яах вэ хөө гэдэг юм шантрах мөчүүд ингээ мэдрэгдсэн гэдэг чинь штэ. Надад болохоор ингээ подкаст гээл ингээ шинэ юм ингээ эхлүүлсэн чинь анзаарч хараагүй. Ингээ одоо ингээ бодохоор хүсэл мөрөөдөл ингээ гаднаасаа ингээ бид нараас харж мөрөөддөг юм шиг ингээ бодсон чинь. Яг дунд нь ороод ирэнгүүт тэр нөгөө алдаж болох яасан бүх ингээ тэр процесс дунд те ингээ харангуут тэрийг ингээ анханасаа бас ингээ мдээгүй юм шиг. Тэгээ тэрийг мдээгүй учраас ингээд шантрах үеуд ингээ ирээд одоо яах ёстой юм бол гэд бодонгууд чи ингээ сая ингээ дуусах ёстой гэдгсэн шүү дээ. Тэгээд надаас яг ижил юм бодсон. Энийг үнэхээр ингээд миний бас ингээ дотоод хүсэл ингээ мөн байна. Тийм учраас би ингээ зүгээр төвчий. Тэг би ингээ чадна гэж бодож ийн гэл яг бас ингээ ард нь ингээл даваад гарах бас аим мэдрэмж бас гоё юм билээ. Тэг ингээ тиймгүй за яхаа ингээ цаашлаад хоёулаа яриан дээрээс нэлээд олон бас гарч ирнэ гэж бодож байна. Бүр ингээ гой дэлгэрүүлж бас ярих байх. Надад бас нэг юм сонирхолтой санагдчихсэн юм нь жүжигчин хүний тэр юм дүрд тоглохоос гадна тэр юм үг цээжилж ярьдаг штэ. Тэрийг цээжилж ярихаас гадна тэр дүрд ингээ инхнээсээ ингээ айгуу гоё юм одоо аутентик гэж ингээ ярьдаг юм өөрийнхөө яг тэр хүн юм шиг жүжилдэг шүү дээ. Тэр нь надад бишрмэр санагддаг байхгүй юу? Одоо би ингээд 1 минутын л нэг юм рилийг зүгээр ингээ зогсож байгаа л ярихад тэр үгийг цээжлэхэд надад амар хэцүү. Амар хэцүү санагддаг байхгүй юу? Тэнгүүд сая чамд тиймэрхүү асуудал ер нь тулгарч ирсэн үү? Ер нь яг ийм үгээ цээжлэхэд тухайн дүрд ингээ тоглоход тулгарсан ер нь ямар асуудал бэрхшээл ер нь юу тохиолдож исэн үү? Бага зөндөө. За Миний төр чинь ер нь надаас амар өөр. Гэхдээ яг уу одоо ингээд яг өрнгийн дүр болохоор ингээл нөө амар юм амар амбицтай тэгэл ингээл одоо трейлер дээр нүцгэн бол ингээл уцмцаа гаргаад амар лайв хийгээ шууд орилж чарлал. Би бол хизээш тэхгүй штэ. Би бол хизээш тэхгүй байхгүй ингээд хэрвээ надтай ингээ хүн маргалтах бол би хизээш лайв гаргаж уцаа гаргаж ингэж хэрэлдэхгүй. Би ингээл ер нь аль болох ямар нэгэн мөчөд амар 50 байх гэж хичээдэг. Өөрөө ч гэсэн бас гайгүй 50 байдаг байхгүй юу? За. Тэнгүүд одоо өрнгийн утлахаар нэг жоох юм болонгоо гэл бүр ингээл орж чарлаад ингээл тэрүүгээр орлаад бүр амар юм нөгөө юм жоох юм галзуудаж гэх юм уу? За. Тийм дүр. Сэтгэлийн хөдлөлттэй. Сэтгэл хөдлөлттэй. За. Тэнгүүд нөө одоо чинь чанга орилж морилж байгаа ч юм уу те. Тийм юмнууд надаас ингээ гарч байгаагүй. Тийм тэгэл мараа найруулж дахиад чанга дахиад яв гэл. Тэгээ үг цээжлэхэд болохоор манай аав чинь ингээ намайг ер нь жүжигчин болохыг амар дэмждэг. Багасаа л ингээл дэмжсээр ирсэн. Тэгээ тийм болохоор ингээ жоохон багахаас эхлүүлээл дандаа ингээ дугуулнгуудад явуулдаг. Бүр 9 басын дугууланд явуулсан заяа. Оо багасаа хэлсэн юм уу бүр? Тийм. За. Бүр жоохон багасаа хэлсэн. За. Тийм байсан болохоор ч гэсэн ер нь аав амар нөгөө охиныхоо чадварыг нэмэгдүүлнэ гэл гимнастикт явуулаад, таеквондод явуулаад төрөлбөр юмд явуулаад ингээл илтгэх чадвар урлаг гэл ингээл бас. Тэгээ тэнцээ нь болохоор тэнцээ чи хэдгээр ингээд явуулаа нэг 9 8 юм бол 7 дахь ч юм уу. Тий. Ингээ камерын урд гарч мараад тэг ингээд юм сээжлэж өгүүлэлэг идэр унших ч юм уу. Бүр тиймэрхүү тэг бүр жоохон махтаж гэсэн аав жүжигчний дугуулын идэрт явуулаад идэгсэн. Бүр гэж амар олон дугуулангуудад явуулдаг. Тэнгүү тэндээс чи мэдээж тэгэл нөө цээжлэх юм арга барилаа сурчиж байгаа юм байна л да тий сурсан гэх юм уу. За. Тэгээ юм цээжлэх гайг болсон баг.
Би чиний нэг ийм яриаг бараг чамайг тэрүүгээр чи үзсэн баха. Чиний ийм тэмцээнд орж исэн нөө нэг юм англиар ихтгэл тавьдаг. Тэр бүр хэдэн жилийн өмнө юм бэ? Бараг тухайн ихтгэлийн дууланд явдаг байхад үедээ гарсан уу? Тэр яг ямар үе исэн бэ? Тэр зүгээр яг үндэ ихтгэл Ирландд тахта нэг тавьж үзээд 8 дугаар ангита. За. Тэгээд тэнцээ ингээ презентацийн ч юм уу та ингээл яриад гайгүй сурчиж байгаа шүү дээ англиар. Тэгээд окей зөв ер нь иймэрхүү. Тэгээд тухайн үед яг яагаад ч юм амар бол ихтгэлийн тэмцээнүүд ингээ араасаа болоодсахгүй. Тэгээд тэрүүдэд ч гэсэн ингээл бүртгүүлээл юунуудаа ч гэсэн яриад. Тэгээд сургуульд бас манай англи хэлний ихтгэлийн тэмцээн болдог. Тэгэд амар шартай. Тэгээд тэрэнд ерөөсөн нэгт орж байгаагүй. Тэгээд нөө дандаа ерөөсөн угаасаа алдах нь аргагүй л те. 2 илүү 3 жил орлоо. Дараалж орсон. Олон жил орсон юм биш тий. Тэгээ ер нь бол 12 төгслөл орсон л доо. Тийм байна. Би бол тэгвэл яг тэрэн тэгээд ингээ сошиал дээр ингээ тавьдаг байсан юм байна тий. Тэгээ хамгийн анхны ихтгэлийн тэмцээндээ ороод тэр нь гэхдээ нөө юугаар байсан ковидаар байсан болохоор зүүмээр баха тийм баха. Тэгээ би яг үнэ хэлэхэд ингээд ихтгэл амар дажгүй явжсэн аа. Так гэд шууд ингээд толгойд юу ч яахгүй бол гацдаг хөхгүй юу. Тэгээд өргөлжлүүлээд ингээд ихтгэл тавил дуусгасан л та. Тэрнээс болоод 2 төлөө 3-т орсон юм. Тэгээ ээж намайг юу яриа да яхаар манай охины гэдэг ингээд тэгээд аль миний охин байж өөрийгөө бичлэг хийгээд гингүүтэй манай амар ёо манай жоохон амар гэдэг бодлоо. Энэ охин нөө нэгт орог баг шүү дээ. Яхаараа гингүүтэй бичлэг хийгээд албаар ингэж тавьж манай охин юм хараарай гэж аахгүй юу. Вау. Тэр бичлэг ээж тавьсан байхгүй юу. Одоо тэр нөгөө зурган дээр нас ажиглагдсан. Ээж нас амар миний охиныг муулаад үзээрэй л. Харин Аав чи амар юм дэмждэг. Ямар хөөрхий би. За. Тэр тавьсан эможи гоё байгаа. Амар хөөрхөн байсан тий. Үзээрэй гэх ингээд. Ямар гоё. Харин тий. Тэгвэл ингээд ер нь юм жүжиглэхэд гэтээс ингээд багасаа сурж ингээд дараагаар илээ сурцсан юм. Одоо ингээд кинонд ингээд тоглохдод бас ингээд амар нөлөөтэй юм байна л да тий. Тий ер нь зүг. Түүнээс бол би чинь нэг юм цээжилж чаддгүй хөхтэйсэн байхгүй юу. Ингээд багтаа юу илээ 1-р анги ч гэлөө цэцэрлэгт ч гэлөө ээж надад ярьж исэн. Шүлэг цээжлээд иргэ нөө явуулцдаг багш нар нь тэнгүүд нөгөөдхөө цээжлэхийн тулд ингээд хараад санахгүй. За. Ингээд үсгээр нь ингээд санахгүй. Бичиж сураагүй. Тэгээ тиймээс болохоор нөө шүлгээ ингээд утгаар нь зургаар ингээд амар ингээд уул зураал амар олон юм зураад исэн гэсэн. За. Тэгээ заа шүлгээ уншиг ээж гэсэн чинь нөгөө зураг харж байгаа л амар уншсан гэсэн. Тэгээ нөгөө ямар сонирхолтой гэдэг. Одоо чи ихтэй ингээд урт текстээ ингээд шууд ингээд план заг хэллээ гэж тиймүүд ярьж байгаа шүү дээ. Тэнгүү чи яг яаж ингээд ер нь тэр үгнүүдийг цээжилдэг вэ? Тийм гоё арга барил байгаа юу? Одоо сайн ингээд 10 жил ихтгэл хийдгсэн гэж байна шүү дээ. Тэр нэг цээжлэх ингээд юм. Тэнгүүд манай бас ангийн багш англи хэлний багш байхгүй юу? Тийм байсан болохоор бидрийг англи хэлний ихтгэлийн тэмцээн заавал оруулдаг. Заавал ч орох нь ороорой гэл. Тэгээд бас зүгээр ээж явахдаа дүүн өгдөг одоо бас нэг юу нь болохоор ингээ ихүүд байгаа шүү дээ. Одоо амар том номнууд бид нар үздэг. Тэгвэл тэр номн дээр нь ингээд бас ингээ том ихүүд өгдөг. За. Тэр ихүүдийг дандаа манай багш ингээ чиглүүлдэг гэсэн заяа. Яагаад чи мэдгүй бид нар тохоо үед бүр ингээ амар үзээ ядаад идэгсэхгүй юу. Яа энийг чэйжлээ гэд яах вэ гэл амар дургу. Тэгэхэд тэгэл яг үнэ миний мэрэгчлэлд бол амар хэрэгтэй зүйл байсан байгаа байхгүй юу. Тэгээ ээж бас тэгэл ингээ үгээр нь цэжлэхээс илүү чи утгаар нь цэжлээ гэдэг нь амар чухал. Одоо ингээл урт юм цэжл сурах гэж байгаа бол өгүүлэгч бай тэ ингээл яг ингээд нөө утгаар нь за тэрний дараа тийм юм гэд утгаар нь цэжлэх юм бол өгнүүд нь цаанаасаа ороод ирдэг. Гэх юм уу. Зүг. Ой. Одоо тэгээд тэнгууд сая за ингээ кинонд ингээ явлаа. Маш олон ингээ туршлагатай олон жилийн ингээ чадвартай ингээ жүжигчтэй ингээ ажиллаа, найруулагчтай ингээ ажиллаа. Чиний мөрөдөлчин жүжигчнээс гадна сүүлд найруулагч болж нэмэгдсэн гэсэн тий. За. Вау, наа бүр амар судалж. Миний орж исэн өмнөх ерөөсөө ярилцлагуудад ингээд
намайг ийм амар судалсан хүн бол байж байгаагүй Фүү юм. тийм үү. За. Лайк дарья. За баярлаа. За тэгээд тэгжсэн шүү дээ. Тэнгүүд чи яг ингээд нүдэн дээрээ за жүжигчин хүн гэж ингээд ийм хүн байт юм байна гэж ингээд харж гин. Тэнгүүдээ найруулагч хүн гэж ийм байна гэж харж гин. Түнч чанд яг ямар санагдсан бэ? Ер нь чи тэр жүжигчдээс юу сурч авсан нэг тийм ойлголт. За тэгээд найруулагч хүн яг ямар байд юм гэдэг нэг тийм сурсан зүйл юу л хүн. Яг энэ найруулагчаасаа бол ингээд манай найруулагч амар мэдрэмжтэй. Гой. Тэнгүүд тэр жүжигчнийг хэтрүүлж тоглолно, дутаж тоглоно ингээл бүгдийг нь харж агаад хамгийн амьдралтай ойрхон байхаар ингээд жүжиглүүлдэг. Чи амьдрал дээр ингэж байгаа л ингээл ярьдаг үсттэй гэж бидэртэй ярьлаа байхгүй. Тэнгүүд жүжигчүүн ч гэсэн арай ингээм амираа ойр болж байгаа шүү дээ. Нэрэл найзтайгаа те ингээд сууж явах үед ингээл ярьдэн шүү дээ. Тэнгүүд зүгээр л тэр камер юм ингээд бүгдийн зур марччихаа шүү дээ. Тэнгүүд арай тэрнийг юу руугаа ингээд орж чадчих байгаа гэх юм уу. Тэгээ найрлагч аль болох энгийн те тэг ингээд жүжигчтэй бас айгүй гоё тулж ажилласан гэх юм уу. Би бол өмнө нь кинонуудад орж явахд ерөөсө ширээний уншлага тэгэж удаан хийсэн кинонд орж байгаагүй байхгүй юу. За. Тийм баг ингээ 2 3 кинонд орсон заяа. Тэгэхэд ингээл нэг удаа зохиолоо уншаал тэгэл шууд сценүүдэд гарч байгаа байхгүй юу. Тэгэхэд эцэнс бол яасан бэ гэхээр ингээд наан нь ингээд хэдэн өдөр баг 7 хоног ч илүү 7 хоног дотор баха. Ширээний уншлага ингээд өдөр болгон хийгээд тэнгүүд энэ хэсгийг чи яг ингэж явах хэрэгтэй. Энийг амар тулж ажиллаж чадсан найруулагч. Тэр нас амар гой санагдсан. Тэгээд хүмүүс чи кино бодит амьдрал хоёр өөр гэлэмэр тэгдэж штэ. Тэнгүүд цэгээ ахлахаар ингээд кинон дээрхээ аль болох бодит амьдрал буулгаж иж хүмүүсийн сэтгэлд хамаагүй хүрдэг. Гэдэг тэнгүүд тэр нь амар гоё санагдсан. Жүжигчдээс сурсан зүйл гэвэл мэдээж ингээд манай эмээгийн дүрд орсон тунгаагч гэл айгу мундаг жүжигчин байгаа. Яг нөгөө орсон том жүжигчтэй би бол ерөөсө тулж ажиллаагүй. Одоо цагдаагийн дүрд орж байгаа ч юм уу эсвэл нөгөө муу дүрд орж байгаа, боссын дүрд орж байгаа жүжигчин ч юм уу. Алинтай ч нөгөө би нэг сцен байхгүй. За. Нөгөө хамгийн ойр байдаг нөгөө ингүүн яг манай партнер. Тийм тэгтээ гоё ингүүн ингээл нөгөө сургуультанд сурсан хүн чинь те зөрөгтэй гэл намайг ингээл амар хөрхөн хуцлал нэгэндээ тостын болол тий. Тэгээ ер нь гэхдээ би кинонуудад явахаас өмнө амар юм төгшөө байсан. Ер нь яг ангийнхан найзууд дундаа бол ингээл амар галзуу. Тэгмэд танихгүй хүнд оронгоо шууд ингээл дуугаар галзаа. Би одоо тухайн үед ингээд рекламытерт явж исэн ч гэсэн одоо зураглаач нар нь ингээл зураг авах гал ч юм уу ингээд байж штэ тий. Тэнгүүд ингээд зураглаачаас гадна дахиад зөндөө олон хүмүүс намайг хараа зогсоод байгаа надад амар хэцүү гэсэн заа. Тэгээ би ингээд эрг арж идэх хөө гэж байгаа зураг асуулт гэсэн. Зүг. Тэгээ кинонд явснараа бас ингээд хамаагүй илүү нээлттэй шууд ингээл те. Амар ярьж марайл. Тийм байна. Тэгээ ер нь хүмүүстээс амар санаа зовдөг гэсэн бол тэр мөр ерөөсөө хамаагүй. Би зүгээр өөрийнхөө үргийг л гүйцэтгэе. Одоо зураг авч яхад чи ингээл нөө камерны ард амар их хүмүүс байгаа штэ бас. Тэр мэрэнд амар ингээд тасаж эхэлж байгаа юм тий. Тийм байна. Тэгэл тэр чинь ингээд баг багаар нь хийгээд ангууд нь дасал болоод туршлагатай болоод ингээд хам тий. Зүг. Чи ингээд бас нэг ярьж ирсэн юм болохоор хүмүүс ингээд ямар ч хамаагүй хүн ингээд киноныг тоглодог болчих дээ. Би уг ингээд жүжиглэх мөрөөдөлтэйсэн гэдэг чинь штэ. Гэтэ чи яг сургуульд нь бол сураагүй тий. Сураагүй. Одоо тэр ялгаач хамт хэр санагддаг вэ? Америкт яг нэг хагас жил манай ах эгч хоёр ингээд Америк руу би нэг халт байсан байхгүй. Тэр үед төлбөрийн дагаад тэгээ би нэг аудишн нөхсөн байхгүй юу. Тэгсэн чинь тэнцчлээ. Тэгэд одоо ингээд энд орохын тулд төлбөр төлөөр ингээд сургалтанд сунаа гэд. Тэгээ тэрэнд сурсан. Тэр моделинг, актинг курс юу гэмтэй хичээлүүд орж исэн. Тийм юмд л нэг халт сурсан. Тэгээд багада бас нөгөө дугуулангуудад явсан. Тийм л юм байна. Их сургууль өдрөд бол сураагүй. За одоо ингээд ярингуут ингээд яалч ярихгүй багнаас за ингээд маш олон ингээд түүх рүү ингээд шууд ингээд гоё хамааралтай болоод байж тээ. Чиний ингээд одоо юу хийж байгаа ингээд
ур чадвар нь хаанаас ингээ бий болсон бэ гингүүд нь багтаас ингээд бас багаар бий болж исэн эднэр нэг хамааралтай гэж тэгж штэ. За тэнгуут одоо хоёулаа одоо яг ярианыхан гол цөм рүү оръё. За. За энэ дээр бол ерөөсөө хоёулаа хамгийн түрүүнд эхний зургаасаа эхлэе. За зургнуудаа ингээд сонгохдоо ер нь энэ зургийг чи яг одоогоороо гэж төлөвлөл сонгосон уу? Тэ. Би зүгээр энийг тавиаг байгаа. Гэхдээ постлого зураг зүгээр оруулмаар санагдав. Түүл бас гоё те. За түүл хоёулаа хамгийн түрүүнд энэ бол яг ингээ одоог илэрхийлэх Мишель гэж үзэх юм байна тийм үү? Мөн үү? Тий. За окей. За тэгвэл яг одооны энэ Мишелийн харах өнцгөөс эхсүүлээд энэ яг ямар хүн бэ гэдэг талаар чи нэг сайхан яриач. Одооны Мишель оо. Гаднах төрхөндөө тим чих ингэж одоо өмнө нь ингээл бүр 100 анхаарал нөгөө бас жоох өөрийгөө голох юмнууд амар их гардаг гэсэн мөхгүй юу? Би бол яг үнэ хэлэхэд ингээд турхаа амар их хотуудыг ингээл дагаал тэгэл одоо жишээ нь Blackpink BTS эдрийг сонсдог ах үедээ ч юм уу одоо ингээл одоо Jenny амар дуртайсан мөхгүй юу? Тэгэд Jenny яаж явах гэхээр ингээд амар гой хувцлал ингээл зургууд постлоо шүү дээ. Тэнгүүд нөгөө Calvin Klein-ийн ингээд одоо зураг тавьж байгаа хгүй тэр нь мэдээч ингээд левчиг бандажтайгаа зураг нь. Тэнгүүд тэр мөрнийг хараад ёо ямар гой битэй юм бэ гэлтэй. Ёо ямар гой битэй бэ. Би нэг л өдөр ингээд алтартай болж байгаа бол ийм зураг хийндэ гэж би боддог байсан заяо. За бүр ингээд яг үнийг хэлэхэд би ингээд 2 жилийн өмнө итгэж болохоос өмнө гэсэн үг шүү дээ. Итгэж болохоос өмнө одоо ингээд алдартай болох нь миний хамгийн том зорилго. Тэгээд одоо миний гаднах төрөх байдал бүр ингээд амар чухал. Тэгээд яг одоо ингээд тухайн үедээ би одоо өөрийгөө амар сайн охин гэж боддог гэсэхгүй. Би бол арих уудгүй те тамхи татдаггүй ингээл те олон хүнтэй ингээл үргэлж салаад нийлээд яваад байхгүй. Тэгээ би өөрийгөө ингээд гадна талд бол амар сайн охин байгаа байхгүй юу? Тэнгүүд яг үндэ дотроо юу бодож явдгийг намайг хинч мэдэхгүй штэ. За. Тэнгүүд яг үндэ би ингээд миний доторхыг болохоор ганцхан ингээл бурхан мэдж байгаа штэ те. Тэнгүүд миний бодлууд бол амар муухай байсан заяо. Хүмүүсүүдийг ингээл царайгаар нь гаднах төрхөөр нь дүгндэг, өндрөөр нь дүгндэг. Яг үндэ хэлэх ингээл дагагчаар нь дүгндэг те. Ингээл инфлюенсерүүдтэй одоо уулзлаа гэл тэгэнгөө шууд энэ дагагчийн тоонд хийдэл юм биш минийхаас бага юм биш гэдэг ч юм уу те. Шууд тэгэж дүгндэг гэсэн бохгүй юу? Тэр нэ амар муухай байгаа зү бүр арайчтай гэж хэлмээр чи Мишель ийм хүн байсан юм уу гэж хэлмээр хүн байгаа байхгүй юу? Тэнгүүд яг одоо саяны ингээл Jenny-гийн юг хэлсэн шиг те ингээд би нүцгэн зураа заавал тавина. Би бүр ингээд яг хуу хөдөлмөрлж гин гэдэг чинь айгу зөвлөдөө. Эрүүл хооллоод биеэ хөгжүүлээд ингэж нэг чинь зөв. Гэхдээ ингэж бас ил задгаа хувцастай те ингэж зураг тавих нь бас зөв. Гэж тэгдсэн. Тэгээд намайг бас ингээ гизтэй байлгаж байгаа бас төлөвлөгөөтэй юм байна гэж бодсон. Гизтэй ингээ цаанаасаа ингээ гизтэй гэрээ би гизсгүү заяа. Одоо цаанаасаа юм турхаа хөвгтүүд байдсан шүү дээ. За. Бүр юм хав хавтгай гизсэн. Ингээд юу ч ийцэн ингээд те амарлаг гизтэй тийм охтууд шиг байсан бол би айл хизээдээ магадгүй ингээд дагагч нар өсөөд ирэнгүүд магадгүй тийм зураг тавьсан байх боломжтой тийм сэтгэлгээтэй байсан байгаа байхгүй юу? Тэгээд одоо хүмүүс бас амар их хардаг байсан. Ялангуяа эрэгтэй хүн дээр ч юм уу те. За. Энийг бас өөр нэг ярилцлага дээр ингээд хэлжээд байсан. Эрэгтэй хүний өндөр харах ч юм уу, царай хардаг тийм. Гаднах төрхөөр нь хардаг уу? Тийм, гаднах төрхөөр нь ер нь мөнгө зүнг ч юм уу бас ингээд давхар ухаан гэл. Тэгээд хамгийн том өөрчлөгдсөн зүйл нь гэх юм бол ингээд эго гэх юм уу? Би ч нэг дагагчтай болсон шүү дээ. Ингээд яг 2-3 жахан жилийн өмнө нэг юм тахуун те ингээд нэг дээр байгаа байхгүй юу? Миний өөрийн үнэлэмж амар дээр. Тэнгүүд тэр дээр байгаа хүн чи яах вэ гэхээр араас нь маш олон залуучууд гүн те. Тэнгүүд бүр ингээд нэмэгдэх юм бас те. Тэгээ нэмэгдээд ирэнгүүтээ хүн юу гэж боддог вэ гэхээр ингээд те би бол бүр ингээд амар хөөрх юм байна. Амар гоё юм байна. Надын араас бүр ингээд те амар олон залуучууд гүйж ийн. Надад тийм юм чинь
өндөр царайлаг мөнгөтэй ухаантай хүн олдож л таараа. Бүр тийм төгс залуу бол надад хангалттай олдно гэж би өөртөө боддог байсан за. Аа. Төгсөн гэж хэлж байхгүй штэ. Аха. Яг байвал сайн л. Мм. Гэхдээ тэгэл тэр өөрийнхөө одоо үнэлэмцээ тэр яг итгэж болсны дараа ингээл даг гэл ингээл бууж байгаа байхгүй. What? Мм. Би чи яг үндэ зүгээр л ингээл Мгм. хүн юм байна штэ. Би өөрийгөө хайрлах хэрэгтэй байна. Өөрөө үнсэнтэй бүтээгдсэн юм байна. Тэгэл одоо хүмүүсийг хүн төрлөختнийг ер нь амтнаас үүссэн ч юм уу эсвэл ингээл эсээс үүссэн ч юм уу гэл ингээл ярьдэн штэ те. Тэгэхэд яг үндэ нөө хизээч хүний ингээ эргэтэн бие тогтолцоог харах юм бол нэг эсээс үүсгэл хизээч боломжгүй штэ ингээл нүд те гэл илүү бүгд ингээл өөр өөр бүтцтэй бүгд өөр ингэсэн үүрэгтэй бүтээгдсэн юм ингээд хүний биеийн тогтолцоос гадна ургамлын тогтолцоог харахад хүртэл ямар гайхалтай байл те. Тэр бүгд ингээд зоригтой бүтээгдсэн. Тэгэл би ч гэсэн дахин давтагдшгүй бүтээгдсэн. Хүн те бол цорын ганц бүтээл. Хизээж дахин давтагдшгүй. Амар үнцэнтэй. Тийм чухал хүн бахад өөрийгөө ингээд өөр хүмүүстэй харьцуулаад Харин тэгээд хана тэгтээ өөр хүнтэй ингээ харьцуулдаг чи яг ер нь яг хүн болгоно л тохиолдог байх. Ялангуяа ардуудтай амар тохиолдох. Би бас яг тийм байсан. Амар олон хүмүүс ингээл би ингээл дааж байгаа л өөстө баахан гой. Ер нь ингээд за Монгол нэг тиймэрхүү хүмүүс ингээд нэг таг. За зарим нь ингээд даагч магаал тэгэнгүүт гадны ингээд хүмүүсийг шууд автоматар ингээд даагч магаал те. Тэгэнгүүт эсэргээр нэг юм харьцуулдаг юм сэтгэлгээ далд ухамсарт ингээд биелэгдээд ингээл би өөртөө сэтгэл ханамжгүй юм шиг мэдрэмжийг амар өгөөд идэг юм шиг байгаа. Би бүр тэгээд яг хэсэг яг тийм болсон байн гурыг харьцуулна. Өөртөө амар сэтгэл ханамжгүй зэ. Тэгэл ингээл байжсэн чинь би бүр хэсэг яг тэрэг чинь амар хүнийг ингээд готролд оруулчихдаг юм шиг байгаа. Би яг тэгэнгүүтээ тухайн үедээ шууд даддаг гэсэн бүх инфлюенсер гадаад дотоодгүй бүгднийг би голгоол. Тэгэл би баг шууд нөгөө аппликейшн дээр бас хүнд нэг тийм үе байдаг юм шиг байгаа. Yung хүмүүстээ ингээл устгаалт гэсэн чинь бас тодорхой хэмжээнд тарих амар гоё цэвэр ажиллаад өөр юм одоо миний юм өнгөрүүлж байгаа амьдрал надад амар үнцэнтэй тэ тийм байхад би зүгээр хин нэгний амьдралд амар юм зүгээр л өөрийн мэдлэг би ингээд хүнтэй ингээ ярихдаа хин нэгний амьдрал надад нэг юугүй дээ гэж би ингээ хэрвээ ярьдаг байсан бол яг үндэ хамаатай сэтгэл зүйн тэгж аим ажилдаг юм шиг те нөлөөлөл байдаг юм шиг байна. За чи ингээд сая ингээд тэдгээр зүйлсүүд маань ингээд эго маань ингээд дарагдаад ингэж тэгсэн ингээд тэгж штэ. Ингээ харангуут ингээд хоёлаа ингээд түрүү ингээд яриад нэгнээ ингээд мэдж байгаа учраас ингээд итгэгч маань ингээд Мишель маань ингээд итгэгч гэдэг ингүүд одоос ингээд үдчихэж байгаа маш олон хүмүүсээс гайхчихж магадгүй. Юу юм бол яасан бол энэ төр гэлж мэгэл те. Тэгжиж магадгүй. Тэгэнгүүт ер нь манай Мишелийн ер нь гэр бүлээрээ итгэгч үсгүй болвол чи яг өөрөө гэр бүлээсээ ганцаараа ч юм уу ингээд итгэгч үү. Тэр нь бас надад айгүй сонирхолтой санагдсан. Манай одоо ээж байгаа шүү дээ. За. Ээж айлынхаа том нь ахгүй юу. Тэгээд эмээ өвөгийн ингээд эмээ өвөө дөрөвттэй. Тэгээд дөрөвтийнх нь доотлын 3 л итгэгч ахгүй юу. Тэгээ ер нь бол хамгийн бага нь хамгийн түрүүнд итгэсэн. Зулаа ихч гээд. Тэгээд анх надад сайн мэдээ ярьсан ч гэсэн зулаа ихч золбаах хоёр ахгүй ихнэр нөхөр хоёр Монголд ирж агаад яг намайг 12 дугаар ингээд тахт ирээд ингээд компьютер яваач гэдэг чийсэн. Тэгээд манай аав хоёр л итгэж биш. Гэтэ тодорхой хэмжээгээр нээлттэй итгэдэг гэдэг. Тэгээд би мэдээж хоёр дүүгээ дагуулж явдаг. Тэгээд манай хамгийн баг дүү бол намайг хөрхэн дандаа л дагаа явчихдаг. Зүг. Одоо за би бол бас өөрөө итгэжтэй хэлэхэд би бас итгэж учраас ингээ Мишелийг бас амар сайн ойлгож байна. Тэг яг хоёулынгийнхаа итгэж эхэлсэн хугацаа ч гэсэн ер нь бол айгүй төстэй юм байна. Би чинь бараг 22 оноос аваад байхгүй юу? 22 оноос хойш 23 оноос ч юм уу? Чиний хизээ гэсэн үг үү? 3 жилийн өмнөөс гэсэн үү? Бараг адилхан юм шүү 22 23. Тийм л юм байна л та. За, яг 2 жил. Тэгээд тэгэнгүүт яалч аргагүй нөгөө чиний сүүлийн үед ингээ оруулсан нөгөө тред дээр октоудаа та нар ингээ хөөрхөн шүү. Ингээл тэ үдэж туулснаасаа ингээд чи ингээ ухаараад тэн дээр ингээд бичээд те. Ингээ дотоод ингээ би чи нэг тредс ингээл гүйлгээд харж байхгүй юу? Тэгэл тэгсэн чи ингээ дотоод мөн чанар ингээ хамгийн чухал гэдгийг
ингээд бичиж штэ. Мгм. Тэг ингээд чамайг харсан чи ингээд хийдэг зүйлсүүд нь хүмүүс ингээд амар гой хөгжилтэй эсвэл бол ингээд ийм хөөрхөн гэдгээр нь амар дүнж Амар таньдаг. хардаг. Тий. Тэгээ тэгэнгүүт нь ингээд трэц ингээд орж ирэх юм бол амар гүн бодолтой юм ийм ажигладаг юм шиг санагдаж байхгүй. Мгм. Тэгээ тэгэнгүүт эдгээр олон зүйлсүүдийг ингээд хүн болгонд ингээд тохиолж байгаа зүйлсээр хамаарат ойлгож байгаа зүйлсүүд нь өөр болдог. Мгм. Тэгээ тэгэнгүүт чамд одоо хамгийн сүүлийн үед хамгийн их юм ухаарч хараад байгаа тийм бодогддог болсон нэг юм бодол гэж яддаг ч тий. Хүн чинь ингээд жил ирэх тусам ингээд боддог бодол нь ингээд өөрчлөгдөнө. Цаг ирэх тусам харилцаанаасаа их юм сурхаас гэсүүлээл тий. Мгм. Хоёулаад бол хамгийн ихэнд ингээд трэц дээр чиний ингээд оруулдаг тэр бодлууд ер нь ингээд ямар одоо үйл явдлаар чи яг ийм бодлуудыг ботход хүргэв. Яг үндэ бол би 2хан жилийн өмнө ингээд итгэж байгаа шүү дээ. Яг хөө тэрнээс өмнө Америкт очиод би яг бүр ингээд 100% бурханд итгэсэн байхгүй. Тэрнээс өмнө Монголд сүмд явдаг гэсэн. Гэтэ би Монголд сүмд явдаг байхдаа бараг 6 сар хавцаа явсан баха. Тэгэл хаяа ирээл хаяа ирэхгүй. Гэтэ би явдаг байхдаа ингээд Библиэд надаа ингээд амар олон хүмүүс бэлгэлж байгаа шүү дээ. 4-5-аар нь ингээд л өгч байгаа байхгүй юу? Тал талаас. Тэгэхээр би ерөөсөө ингээд нээж уншаагүй заяа. Тэг ингээд бурхандаа ингээд хүчсэн харилцаатай байх хэвээр гэлдэгдэн шүү дээ. Тэгэд би ерөөсөө ингээд ганцаараа залбирч үзэж байгаагүй. Тэгээд номлол ингээд болж ангуу би бүр номлол дээр ингээд унтчихийд гэсэн заяа. Тэгээд тийм тэгэж ингэж 6 сар ингээд Монголд явж яагаад тэгээд намайг Америк руу яг одоо тэр зулаа ихч гээл тэгсэн шүү дээ тий. Тэр ихч ингээд зулаа их залбаах хоёр бид хоёр ингээд дэмжийа. Жишээлэг наашаа аваад ирээ гэд. Тэгэл яваал тэнцээ очиэл бүр ингээд бурхан үнэхээр байдгийн байна гэдгийг ингээд ойлгоол хараал. Тэгчээд би яг шууд ингэж итгэнгүүтээ би өөрийгөө ингээд бичлэг хийсэн байхгүй юу? За. Өөрийгөө ингээд бичлэг хийгээд үнэхээр манайхаа бурхан байдгийн байна. Бурхан сайн юм байна. Тэ бурхан бидэнд хүчийг өгч чадах юм байна. Одоо ингээл дэлхийгээс гадна огторгоогоос гадна оршдог тэр том бурхан бидэнтэй харилцаатай байхыг хүсдэг юм байна. Бидэнд бүр ингээд тоож хайртай, бүр тоохоос гадна бүр бид нар хайртай те. Тийм байна гэл ингээл амар ингээл яриад бичлэг хийсэн аахгүй. Тэгээд чи яг тэрийг нийтдэл болгосон юм байна те. Гэхдээ тэгээд тэрнийг бичлэг хийчээд би нөгөө ах ихч хоёртой ингээд золбаахт ингээд заагаа би одоо ингээд 50. Миний намайг тухайд ингээд 170 мал жилөө мянган дагагчтай. Тэгээ би шууд ингээд 50. Миний дагагч нар ингээд бурхан байдгийг гэдэг мэдэх хэвээр. Тэ одоо тэгэл бурхан бас сайн гэдэг мэдэх хэрэгтэй. Би ингээд энийгээ мэдэгдэн гэж ярьдагсан аахгүй. Тэгсэн чинь ага намайг үгүй миний дөө ингээд мэрэгүү ухаантай бай. Чамаа ингээд шууд ингээд бичлэг ингээд яриад ингээд тавих юм бол хүмүүс чамааг те юу гэж утах юм бишэл ингээд те Америк яваад бүр юу болчихоо гэж яар бодсон шүү дээ. Тийм болохоор ингээд бурхныг өөрөө амьдралаараа гэрчлэх нь хамгийн чухлаа гэд шууд ингээд олон юм ингээд ярахаас илүү чи өөрөө өөрчлөгдөөд үзэл бодол чинь өөрчлөгдөөд Библи унших тусам ингээд бурхны талаар таньж мэдж байгаа те миний амьдралд ч гэсэн ингээд ямар сайнаар ажиллаж байгаа гэдгийг би ингээд харж байгаа шүү дээ. Тэрийгээ гол нь бусдад ингэж гэрэл олж те цацарч үзүүл гэд тэгэл надад яг үнэ тэр үнэ яа гэж бодсон байхгүй. Яа одоо бид хэдэн болтлоо ингээ хүлээх хүүгээ за. Тий яг яа гэдэг ангил за. Тэгээ намайг хилчингүүд нь би ингээд за одоо тэгэл ямар ч сандал дугуул явж ий гэ. Тэр нь бас айгу зөвлөсөн байхгүй. Би өөрөө ихлэ итгэлээр өсөх хэвээр те зүг буруу ярьчихгүй маш зөв ингээд бурхныг таниулах хэвээр. Хуцтай хандаад юу вэ гэдгийг мэдээ тий. Тэгэл хамгийн түрүүнд бол Магдалины дуу дуулж эхэлж байгаа байхгүй юу? Би ингээд дуу дуулах туртай. Тэгээ Магдалины дуу надад бас амар гоё санагддаг. Тэгээ Магдалины дуу дуулаад гитар дээр өөрөө дараад тэгээ тэрнийгаа ингээд багаар оруулаад одоо ингээд ер нь тэрүүгээр бас хүмүүс амар их мэддэм байлээ. Ингээд дуулж байгаа дуунуудыг харахаар ингээд тий бурхны талаар ядаг, Есүсийн талаар ядаг гэл. Тэгээд дараа нь Трес гэдэг нэг юм нэгсэн шүү дээ. Тэг хүмүүс Twitter тэрнээс өмнө ашигладаг гэсэн шүү дээ. Twitter дээр болохоор бас ингээл яг нөгөө бодлуудаа бичдэг. Чи Twitter ашигладаг байсан Үгүй мүү? Twitter би ашигладаг байсан. Зүгээр Twitter харангууд хүмүүс тийм байдаг. Зөв. Өдөр бодлогоны бодлоо бичдэг. Тэгээд story бол үсрэл 2-24 цаг байдаг шүү дээ. Story-гоор би ингээд хэлмээр байгаа зүйлээ хэлэх гэсэн бол ингээл устчихна. Тэгэл окей за энэ Threads гэдэг зүйл дээр ингээд бичиж болт юм байна.
энэ дээр ерөөсөө ингээд өөрийнхөө ойлгож байгаа зүйл те Библийн ишлэлээр баг ингээд Бурхныг таниулъя. Тэ би бас өөрөө хийн. Миний дотор юу бодогддгийг гэдэг би нэг үзүүлмээр байгаа шүү дээ. Тэгж бичиж эхэлсэн. Хөөе танаа ах ямар мондог хэлээвэ те. Би бас сүүлийн үед яг тэгж хараад байгаа байхгүй юу? Гэхдээ надад бол ихэндээ хэцүү байсан юм аа. Би яг өөрөө амар 9 бүсийн кино энэ төр үзэж мүзээд яг тиймэрхүү юм хүнийг яа мэддэг болохоор ер нь ингээ илэрхийлж хэлэхээс жоохон имээдэг. Тэг ингээ их үед амар сэтгэл хөдлөл ихтэй болчтой юм шиг. Өөрийгөө өстэй ертөнцийн бүх юмыг мэдчихлээ гэж бодоод. Яг. Тэгэл бүр ингээ амар хөөрөгчтэй юм шиг байна. Тэнгүүтээ ингээ эсрэгээр тэгж ярингууд хүмүүсийг амар дөлүүлдэг тиймэрхүү мэдрэмж авч явахгүй. Яа тэгвэл энэ чинь ингээ тэр чинь зөв юм арьж гэнэ, худлаа юм арьж гэнэ гэл ингээ мэдхгүй шүү. Хүмүүс одоо ингээ амар нөгөө нухацтай ханддаг болтмаа таахгүй тэр энэ дээр. Тэгэл тэнгүүд надаа бүр ингээ тэхэндээ ингээ ер нь бол би бас өөрийгөө ингээд харахаар би бас өөр амар тэнэг байсан баадах гэж харсан. Яагаад тэгэхээр амар сэтгэлийн хөөрөлтэй. Угаасаа сэтгэлийн хөөрөлтэй нэг юм үнэн ингээд мэдээд ирэхээр юм сэтгэлийн хөөрөлч юм шиг нэг тийм мэдрэмж орж ирдэ юм шиг байна. Тэгээ тэнгүүд би жоохон тэрийг дараад яг ийм цаг хугацаа амьдрал надаа ийм тодорхой хэмжээний юмнууд ингээд нэг сургаж байгаа байхгүй юу. Тэг яасан гэдгсэн чинь би ерөөсөө ингээд тэнд бол туйлын үнэн гэж байд юм бэ. Тэгтээ одоо яагаад энэ христчэн бас ийм амар олон төрөл, олон урсгал ингэ байгаад байдаг. Хоорондоо дайн, цус дайн хүртэл ингэ болоод өчнөө амар юм болж байгаа байхгүй юу? Тэгэл ингэ харахаар за тэнд бол туйлын үнэн байд юм байна. Тэгтээ хүн болвол нөгөө өөртөөхөн ойлголтоос хамаарат буруу зүг маш олон төрлөөр ойлгодог юм байна. Тэгээ тэнгууд бас нэг юм шиг байдаг байхгүй юм. За нэг настелийн ингэ сүлдэн хийцэмсэн. Ингээд хүмүүс ингээд нүдээ бүгдээрээ бооцсон зааны өөр өнцгүүдээс ингэ барьсан. Байхгүй тэнгүүтээ ингээд нүд нь ингээд боолт байгаа штэ. Гэснэ би яг ийм барьж ийн. Энэ бол зөвхөн ийм юм. Ийм хатуу юм. Гэснэ үгүй эн чинь ийм зөвхөн зөөлөн юм байдгийг гэдэг юм. Ер нь бол яг ингэж л байдгийг байна гэдэг ойлголтыг би бас сүүлдээс нэг харж ирсэн. Тийм ээ. Тэгээд тэнгүүд хүмүүс зүгээр л өөрсдийнх нь барьж мэдэрж байгаа хэсгэрээ л зөв гэж үнэн гэж хард юм байна. Яг нэг зүйл бариад байгаа. Тий. Тэгэхээр зүгээр л бид нар буруу ойлгож болох юм байна. Тэрэнд бол ерөөсөө буултий. Зүгээр бас миний ингэ боддог болсон юм. Зүгээр л өхөн хөвгтлээ суралцъя. Буруу гэдэг нэг харагдах юм байна гэдэг ийм бодолтой болсон баг. Тийм шүү. За одоо хоёулаа бол ингээд одоо үеийн ингээ Мишелийг илэрхийлэнгүүт ойрын 2-3 жил бол яалчааргүй шууд багтаж байгаа юм. Тэнгүүд заанд ингээд бурханд ингээ итгэдэг болсон Мишел юм байна. Ингээ олон зүйлсүүдийг ингээ хардаг байсан юм байна. Нөгөө өнцг нь бас амар сонирхолтой заяа. Хүмүүсийн ингээ чамааг бас сонирхож хардаг нь мэдээч хэрэг маш олон хүмүүс араас чингүүн чи ингээ хосын ингээ харилцаан дээр гэрлэх хүнтэйгээ суuna гэж ярьж байгаа штэ. Тэр ингээ бодол бас ингээ ойлгож байгаа нэг үе байна да. За тэр ойлголтоос нэг хоёулаа хуваалцдаг. Яг тэгвэл одоо ингээ маш олон ингээл залуучууд ингээ хайртай үнэ, хантай үнэ ингээ хайж байгаа ч гэдэг юм уу. Тийм байгаа. Түлч тэрэн дээр чиний гой үзэл бодыг хоёулаа гой нэг яриадг. Яг юу гэж бодож байна. Одоо надаас ингээл зөндөө ингээл асууж байгаа л да. Гэл ямар үнэтэй суух юм гэлтэй тэрний амар чухал байгаад байхгүй тэр хүмүүст. Хамгийн түрүүнд бол ингээл те мэдээж бурханд итгэдэг гарах хэрэгтэй. Бурханаас имээдэг байх хэрэгтэй. Бурхныг хайрладаг байх хэрэгтэй. Бурхныг хайрладаг эрэгтэй хүн ч бай, эмэгтэй хүн ч бай яадаг вэ гэхээр эргүүлээд те ихнэрээ нөхрөө бүрэн дүүрэн хайрлаж чадна. Одоо ингээд одоо жишээ нь бүр ингээд дахиад ингээд харах юм бол Библиэл дээр одоо ингээд зааж байгаа гэр бүлийн тогтолцоо нь эхлээд те ингээд хүнтэй танилцж байгаа. Тэгээд дараа нь үргэлж байгаа. Үргэлжснийхаа дараа гэрлэж байгаа. Гэрлээ дараа нэг гэрт орж байгаа. Нэг гэрт орсныхаа дараа хүүхэдтэй болж байгаа. Гэдэг энэ бүр үнэхээр бүр хамгийн зөв дараалал байхгүй юу? Тэнгүүд ингээд одоо ингээд Монгол ялангуяа хамгийн нийтлэг байдаг зүйл бол ингээд хүүхэдтэй болсныхаа дараа нь гэртээ нэг гэрт орж байгаа. Нэг гэрт орсон болохоор гэрлэж байгаа гэдэг зүйлсүүд амар их удаа шүү дээ. Тийм ч учраас ингээл яг хөө мэдээч ингээл салахгүй сайхан амьдрал болж байгаа гэр бүл зөндөө байгаа. Гэтэ дийлэнх нь үүнээс олж ингээд те салж байгаа, хоорондоо маргалтж байгаа, хүүхэд те өнчрөл гарч байгаа, нэг эцэгтэй ч юм уу, нэг ээжтэй ч юм уу, ийм хүүхдүүд те ингээл бий болж байгаа. Ингээд хагалтай гэр бүлүүд тэр буруу дарааллаас болсон болоод ингээд тийм болж байгаа байхгүй юу? Тийм болохоор яг ингээл Библийн дагуу амьдрах юм бол яагаад зөв байгаа даа те яагаад үнэн байгаа даа гэдэг чинь харагдаж байгаа гэх юм уу. Тэгээ одоо саяны нөгөө би ингээл хэлж байгаа шүү дээ.
би гадна талтаа бол сайн охин байсан. Тэ Мм. дотроо бол ингээд тэ амар муухай боталтай байсан. Ингээ яг тэрнтэй адилхан одоо залуучууд ингээл амар их гаднах төрхийг хараад тэ гэл тэрний биеинд нь дурлаад ч юм уу царайнд нь дурлаад ингээд зүрх нь ингээл догтлол нэлчдэг. Тэнгүүд тэ тэр хүн ямар зан чанартай эхнэр нөхөр болоо дараа нь яах чинь тэ хинч мэдэхгүй штэ. Яг тухайн үеийнхээ моментаар ингээд дурлж ийн гэж бодоод ингээд явцдаг. Тэнгүүд тэрнээс өөрсдөд нь дараа нь ингээд салаал нийлээл одоо ингээд яг үндэ ингээд одоо ингээд нэгэн бий болох гэж ярьдэн штэ ингээд библиэлд бэлгийн харилцаанд оролцох те энийг одоо манай залуучууд бол гэрлээгүй бараг ингээд танилцаал те ингээд нэг хүнтэй ингээд унтаал тэгэл магадгүй ингээд маргааш нь дахиад өрөөнтэй ингээд унтаал явдаг те тэр нь ингээд яг тухайн үед өөрт нь ингээд амар фан мэдрэмж төвжирлээ л та амар ас жаргалтай юм шиг гоё юм шиг ингээд санагдчих байгаа ч гэсэн тэр нь цаанаа ингээд амар том гимтлийг авчирд юм аа те ингээл манай залуучууд ингээл те хүнтэй салж нийлээл те олон хүнтэй ингээд харилцаа үүсгээл ингээд салаадах тусам амар зүрх нь ингээд гимтдэг. Тэгээ тэдрийг бид өөрсдөө ерөөсөө мэдтгүү. Одоо тэр чинь мөр ингээд хамгийн уг нь бол ингээд тэр бэлгийн харилцаа чинь бурхнаас өгсөн юм бэлэг байгаа даа шүү дээ. Тэнгүүд хүмүүс өөрсдөө тэрнийгаа ингээд мухагаар ашиглаад те өөрсдөө ингээд гимтэг яваад идэг. Одоо манай одоо саяны хэлсэн ах гэж байгаа шүү дээ. Манайх яг надад анх би яг үндэ 2 жилийн өмнө ингэж боддог гэсэн юм. Манай аав ч 20-тойд нийлсэн. Тэгээ нөө залуудаа нийлээл ингээл нөө хүүхдтэй шууд олчиж байгаа шүү дээ. Тэр нь ингээл би анхны хүүхд нь. Тэгээд тийм болохоор ингээд намайг ингээд те залуу насаа гоё идлээрээ те битүүр тэгж чадаагүй маа. Чи 30 хүртлээ сингл яв те 30 хүртлээ сингл явж байгаа те тэр залуу нь ямар энэ залуу нь ямар ингээл ингэж гоё фан амьдарч агаад тэгээ суугаарай гэсэн бохгүй юу. Мэдээж манай аав ч хэлж юм чи надад маш зүг санагдсан шүү дээ тэр чинь. Тэгээд би тэр бодлоо зүгээр нөгөө зулайх залбаахтай хэлдэг хөхгүй юу. За. Тэгэл тэр үргэлж амар serious хүлээж авалцаа. Өө нөө болохгүй гэж за. Тэгэл би яасан гэж ярьдагсан байхгүй. Тэгсэн чинь ингээд тэрийг амар гоё зөөрлөж ингээд тайлбарлаж өгөөд. За. Тэр нь зөөрлөл нь юу гэсэн гэхээр ингээд одоо ингээд А4-ын цаас байлаа та. Цаасыг бидний одоо ингээд зүрх гэж бодъё л та тий. Бидний зүрх одоо ингээд цаас байлаа гэж бодох юм бол одоо хайртай үндэ тэ харилцаанд ороод ч юм уу тэр цаас ингээ өглөө тэ тэр ч юм уу ингээд амар дотн хүн төрлөختний хамгийн мэдэрч болох хамгийн дотн мэдрэмж чинь тэр ингээд харилцаа байгаа байхгүй тэр бэлгийн харилцаа тэгээд тэр цаасаа нандинаад тэр хүнд ингээ өглөө тэ тэнгууд тэр хүн магадгүй дараа нь салий ч юм уу те эсвэл ингээд өөрт нь муухай үг хэлдэг ч юм уу те ингээ гомдохоор ямар нэг үг хэлээ л дээ тэгэхээр тэр ингээ зүрхийг нь ингээ базаат ч юм уу эргүүлээд өглөө за тэгэл за окей энэ хүн биш юм байна гэл дахиад дараагийн хүн дээр очивол итгэл дахиад өглөө нөгөө цаасаа батсан цаасаа тэгэл магадгүй зарим хэсгийг ингээ те ингээ шатаагаад өгдөг ч юм уу те өөр маягаар ингээ гомдоогоод өгч байгаа шүү дээ те тэгээд окей за энэ хүн биш юм байна гэл дахиад дараагийн хүн дээр очивол дахиад нөгөө цаасаа өглөө те магадгүй зарим хэсгийг ингээл ураал өгдөг ч юм уу те тэгэж ингэж явсаар агаад эцэстээ гэрлэх хүн дээр очиход нөгөө цаас чинь чи ямар цаас гэрлэх хүндээ өгж ийн гэдгийг ингээ харах хэрэгтэй гэх юм уу бүр тэг ингээд баг ингээд нойлын цаас ч юм уу тэг баг аимшигтай болсон цаас гэрлэх хүндээ өгдөг юм байгаа зү те тийм ч учраас бидний зүрх ингээд амар гэмтэлтэй болсон болохоор гэрлэх хүндээ итгэж чадахгүй ч юм уу те ингээд итгэл нь унтарсан те итгэл нь унтарсан магадгүй ингээд өмнөх ягсуудтайгаа харьцуулдаг ч юм уу тийм ингээд битцэн зүрхээ ингээд өхөөр хэцүү байдаг тийм байна зүрх нөгөө гаднаа ингээд нэг харагдахгүй ч гэсэн дотроо бүхий л зүйлсүүдийг ингээд агуулж идэг гэдэг шигтэй чиний ингээд гаднаа ингээд сайн харагдаж болох ч гэсэн дотроо ингээд янз бүрийн бодлоотой ингээд байж идэгээс хэсүүлээд хайр дурлал хостойр хүртэл ингээд те харилцаан дээр хин нэгнээс ирэх мэдрэмжүүд бүхий л зүйлсүүдийг амар үр дүнгийн нас амар шийдэж шүү нэрэ тийм. Тэгээ нөгөө нэг цаасаар илэрхийлж байгаа хэлж байгаа шүү дээ. Одоо ингээд библиэлд одоо нэгэн бий болох гэж ярьдаг гэдэг гэж байгаа шүү дээ. Ингээд бэлгийн харилцаанд оролцохыг нэгэн бий болж байгаа эхнэр нөхөр хоёр тий. Тэгээд энийг надад ингээд юу тайлбарсан гэхээр ингээд миний зүрх цаастай нэг цаас байлаа. Нөхөр маань бас нэг цаастай тий. Тэр чинь нэгэн бий болоо нэгэн харилцаанд ингээд ороод тэр хоёр цаасыг хооронд нь бүр ингээд амар ингээд цавуудаад ингээд наачлаа тий. Дараа нь салгахаар бие бинийгээ тэр ингээд яаж салгах вэ?
уурж тастаад ингээд аимшигтай удаа сална өстэй. Хизээч эргүүлээд тэр бүрэн цаасаараа салахгүй байхгүй юу? Тийм болохоор бид нар зүрхээ ерөөсөө ингээд хайрладаг. Тэгээ тийм ч учраас ингээд гэрлэх хүндээ те зүрхээ өгөөрэй гэдэг байгаа чинь тэр. Тэгэхээр ерөөсөө ингээд хамт байх хүнээ одоо чи ч бас ингээд биеэр үлгэрлэлээ л да тий ингээд одоо чи ихтэй хинтэж үргэлж үдэж байгаагүй юм уу? Үргэлжлэл хийсэн. Гэхдээ мэдээж тэр ингээд 10 жилд жоохон тэгэл хүүхдийн хайр тийм сонирхол тийм уйдал ч юм. Зөв тий ингээ биеэрээ мэдэрч ингээ илгэрлээд янгут чинь шаал ингээл өөрлөө л да тий. Тэгэл би харуулнаа л гэж боддог да. Одоохондоо яг ингээ гэр бүлтэй биш л тий. Гэтэ гэр бүлтэй болохоороо манайхаа тий ингэж амьдарч болдгий шүү. Ийм гоё гэр бүл байдгий шүү. Байдсан бэлээ. Би одоо бас наад залуутай одоо ингээд хамт байнгут мэдэрдэг юм бэл. Бас ингээ зөв хүнээ сонгоно гэдэг чинь бас амар ухаан л байгаа аахгүй тий. За амар сонирхолтой. Угаасаа ингээд чи нэг өөр газар ирсэн ч гэсэндээ надаа яг чиний тэр харьцуулж боддог тэр жишээ надад амар таалагдсан байхгүй юу. Тэг ингээд нөгөө хүмүүс ингээд чамаа ингээд бүр ингээд нөгөө юу шиг гэдэг лээ трош шиг бүх юм чи ингээд дагаал ингэхгүй болвол яг тэр ингээд чиний ярьсан зарим зүйлсүүдийг зарим хүмүүс одоо мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яг ингээд энэ дээр би заавалчгүй ингээд яриулъя гэж бодсон байхгүй. Хүн ингээд биеэрээ туулж үзээг байсан ч гэсэндээ ингээд хүмүүсийг ингээд харж хүмүүсийн амьдралыг харахаар бас олон зүйлсүүдийг ухаарч харах юм чинь тий. За одоо хоёлаа. За энэ бол ингээ итгэгч Мишель юм байна. За тэгэхээр дараагийн зураг руу одоо хоёлоо орё. Энэ бол нөгөө чиний хамгийн сахилгагүй Ирландд байсан зурагч нөө. Тий. За. Яа. За. Энэ зургийг ингээ энэ дэр гаргад юм уу? Гаргана да. Яста хөөрхөн. Би чи нөгөө чиний тэр түүхийг сонссоос нөгөө амар сахилгагүй шүү дээсэн гэл нөгөө эдсэн шүү дээ. Тэр бүрстэ хөөрхөнсэн. Ирландд чи идэхдээ хэр үтсэн бэ? Нэг удаагүй. Тэгэл манайх нөгөө амар их нүүдэг. Тэр Ирланд Монгол гэх тэнгууд дараалж 2 жил сурсан удаа бол байхгүй. За. Тийм. Тэгэхээр Ирланд Монгол гэх чи дандаа зүг явдаг юм уу? Янз бүр. Очихдоо сурчдаг байсан юм уу? Яг үндэ энэ үед нэг сураал. Тэгээ сүүлд 8 дугаар ингээд очиж нэг сураал. Тэгэл болсон. Би ингээд чиний юу ингээд сонсч ирсэн чинь багтаа ингээд Ирландд сурдаг байхдаа ингэснэ. Би 8 дугаар ангид ороод ингээд даруухан юм шиг юм болцоо гэж ярьжсэн шүү дээ. Тэгээ тэгэнгүүт нь хоёлаа Ирландд гэхдээ. Тэгэнгүүт нь би одоо ийм удаан сурсан юм байхдаа Ирланд хүмүүжлтэй хөвгтөн байхдаа гэж би бодсон байхгүй. Гүгөө. Тэгчээд энэчнээ төгсчөөд эргээ Монголд ирсэн байхгүй. Тэгээ Монгол 90 очих байт юм байна. Тэгээ нэгээсээ 7 хүртэл сурсан. Монголд. Монголд уу? За. Тэгэхээр чи 1 жил Ирландд байсан гэсэн юм уу? Яг сурсан нь 2 жил юм болов. За. Тэгээ нэг нь жоохондоо нэг нь 8 дугаар ингэ. За тухайн үе Мишель энэ үчи одоо яг даруухан болцсон байсан үе гэсэн үг юм уу? Үгүй л бүр жоохных нь. 8 дугаар ингэ чи нөө том штэ. 8 дугаар ингэ болохоор яг нөө өсвөр нас явагдчихсан болохоор нөө ингээд нэр 8 дугаар ингэ том штэ. Тий. Ингээл татгшоо. Амар даруухан байснаа тэр ихгүй. Ангийнхаа нэг болон суучаад. Манай ангийнхан ч юм уу эсвэл намайг таньдаг хүмүүс хараад ингээд шал худлаа ирж гэж бараг бодож магадгүй л дээ. Гэхдээ яг үндэ Ирландад ингээд аав бит хоёр багахгүй. Тэгэл аав бит хоёр хоёулахнаа төрүүлээд бас ээж дүүнрээ аваад явцсан Монгол руу. Тэгээд тийм болохоор ч гэсэн аав бас амар хөрхөн манай дүүнрийг санаал, ээжийг санаал. Тэгэл нөө би ингээл бас хараал идэр хэлдэг гэсэн байхгүй юу? Яг үндэ. Яг энэ үедээ энэ яг уу Ирландаас их ашиглахгүй. Нэгээсээ 7 хүртэл ингээ Монгол сурсан гэсэн шүү дээ. Янз бүрийн сургуулиар яваад. Тэгээд тэгсэн ч гэсэн би ингээл хараал маргал хэлэл аваад явдаг гэсэн. Тэгээд Ирландад нөө 8 дугаар ангид очингууд нөө аав битүүл ярьж байгаа шүү дээ. Ганц хоёр Монгол миний ярих ганц Монгол бол аав. Тэнгүүд юу Монгол хараал хэлэхтэй ихэнх цагаа сургууль дээр өнгөрөөчөнгөө тэнцэж нөгөө англиар ингээл ярьсаргаал дуусчаа шүү дээ. Тийм болохоор бас тэрнээс одоо бас хараал цаанаасаа гарахаа болсон баг ч гэдэг. Хараал одоо тэгэл үеийнхэн ч амар хэлдэг байсан болол хэлдэг байсан багт тий. Одоо юу? Үгүй яг тухайн үед нь хараал хэлдэг байсан үе нэгээс 7 дугаар ангитай байсан. Тийм 8 дугаар ангид яг үндэ бас Ирланд явж тэгэж ингээл тэг чив чимээгүй монголоор бүр огт ярихгүй тий. Монголоор тэр чинь ерөөсөө огт ярихгүй байгаа шүү дээ. Өдөржингөө ингээд аавтайгаа уулзахаараа ингээл сайн уу тэг хичээлэнд ажихгүй юу гэл тийм л юм ярьж байгаа байхгүй юу. Тийм тийгээгүй байсан бол яг үндэ бас хараал
хилцсэн байж магадгүй л. Би бас яг нэг 7 дугаар ангитай би наадах чи яг тренд гэж боддог гэсэн шүү дээ. Хүмүүс хараал хэлгийг хүмүүс амар хийлдэг заяа. Тэрэнгүүт амар кул юм байна гэж бодвол тэгээ яг 7 дугаар ангит амар санддаг. Хөө өстөнөрөө гадаа ингээл тоглож ирсэн ч амар хараал энэ төр хэлж үлээл заяа. Тэгэл би яагаад ингэ хэлдэг байсан юм амар тренд гэж боддог шүү. Би бол хүмүүсийг инээлхийн тулд мулд хэлдэг гэсэн. Чиний тэр нөгөө багада одоо яг энэ болохоор хэдгээр анги гэсэн үг үү? Бэлтгэл бүлэг. Юу ээ бүр тэгэхэр чи нэгээр ангиас өмнөх гэсэн үг юм. Би чи нэгдүгээр ангид амар олон жил суусан юм аа. Бараг 2 или 3 жил суусан. За. Энэ ч уг нь ингэ сурж байгаа байхгүй юу? За. Гэтэ энэ үед би дараг 7 тайсан баха. 7 настай. За. Тэгшээ Монголд ирчээд яалаа. 2 дугаар ангид оръё гэж шалгалт өгсөн чинь намайг эмээгээ бичихсэн байхгүй юу? Эмээгээд. Тэгээ би Ирланд ирээ сурсан шүү дээ. Тэгвэл нөө и өсөгчээд тэгээ Монгол им өсөгчээд тэгээд и гэвч юм уу тэгээ бичсэн чинь шууд нэгдүгээр анги гэл тэгэл дахиад нэгдүгээр ангиас зүг. Тэгэхээр чи нэгдүгээр ангитаа болохоор Ирландад сурсан байсан гэсэн үг юм байна тий. Тэгээ энэс өмнө дахиад нэгдүгээр анги байсан л та. Монгол байна. Бас орсон. Тийм үү? Мэдгүй. Энэ үед эсвэл Ирландад очингуудаа бас англи хэл мэдгүй байсан болохоор бас л доош. Чи тэгэхээр 12 дугаар ангитаа ангиад өсөхдөө юу гэсэн үг юм? Нэг их хожуу. Тийм. Гэтэ би хоёртоо суугаагүй уг нь өсөрсөн юм. Өсөрдөг те. За энэ зургийг сонгосон шалтгаан нь юу вэ? Энэ үед би өөрөө амар бас голдог байсан юм. Ингээд шүдгүү байгаа шүү дээ. Яг шүдгүү зураг. Тэгээд тухайн үед бас нөгөө Ирландад ингээд очсон. Манай ангийн охтууд амар хөөрхөн за Ирлиз те ингээл Хавай охтууд сурдаг. Тэгээ би өөрийгөө харангууд ингээд би газгаа зохион. Тэгээ Аз гэд ингээд харангууд миний нүд амар жижигэн заяа. Манай найз амар хөөрхөн найз заяа София гэд. Тэр найзын маань нүд бүр амар ингээд алаг бүр амар хөөрхөн за. Тэгээ тэр найзыгаа ингээд хараад өөрийгөө харьцуулаад тэгээ би амар өртөлтэй юм билгөө. Тухайн ингээд долоотаа мшиг байгаа шүү дээ. Ингээд яадаг гэсэн хэрэг өглөө хичээлдээ явахдаа лефтэн сууж байгаа шүү дээ. Тэгвэл лефтний тэр хугацаанд би ингээд нүдээ ингээд дандаа ингээд барьдаг гэсэн заяа. Тэгэл яг окей ингэж явах хугацаанд миний ингээд сургуультай орон ортлоо нүдээ ингээд тэгээ тухайн үед лефтэндээ ингээд явж аваад ингэж аваад ингээд харна шүү дээ. Тэгвэл томорсон санагдаа. Ингээд зүгтчихсэн яаж ч утсан ингээд өнгөр нүдтэй штэ бусдыгаа бодвол тэг нүдээ томсох гээд ингээд дандаа хэлдэг гэсэн шүү. Ямар хөрхий. Амар өртөлтэй. Харин энэ нөгөө ангийнхаа дэргэд байгаа хүн ер нь нэгэнд амар нөлөөлнө те. Өстөнөрөө тэр ингэсэн тэгсэн тэр гой төвлөө өмсчиж гэлээ. Зүгээр өөрийгөө амар ингэж голдог гэсэн. Тэгээд мэдээж иршүүд исэн. Хамгийн иршүүд исэн үе. Йоо хичмээр би бүр Ирландад сурдаг байхдаа ангийнхан бендрийг бүр зүгээр зодтолтой хүрээд иргээд байсан. Харин үе тэр тэгтээ чи ингээд амар олонний анхаарлыг татахыг амар хүсдэг гэсэн шүү дээ. Тийм. Тийм бас амар хүсэл мөрөөдөлтэй байсан үе. Тэр их сайн нэ. Тэр одоо гэрийнхэн чинь чамайг амар их миний охин цахан ингээл амар гой хөөргөл тэгэнгүүт нь бусдын анхаарлыг татуулах юм байх юм гэж бодож ирсэн үү. Тэр нь яг яагаад тийм гэсэн чи боддог одоо. Багасаа л тийм байсан юм шиг л шүү дээ. Тийм. Амар мэдгүй сонион тэгэл мэдгүй яагаад чи над руу бод хоо яа ингэ санжийн заяо. Санжаангууд над руу ингээ хүмүүс харж ивэл амар гой санагддаг байсан за. Яг үндэ жоохон томроод ирэхэд ч гэсэн би ингээ YouTube хийхээсээ өмнө алхтаалахаас өмнө ингээд тухай тинейжер байгаа шүү дээ. Тинейжер тэл нөө ингээл дажгуувцлал ч юм уу ингээл гарна шүү дээ. Тэнгүүд нөө зурж байгаа одоо намайг чи сошиалар танихгүй шүү дээ. За. Тэнгүүд зурж байгаа хүмүүс над руу ингээл амар хараал тэ их ингээл зурсан байна дэр ямар хөөрхөн охин бэ гэл тэгэн шүү дээ. Тэнгүүд тэр надад ингээд амар таалагддаг за. Гэтэ одоо тийм биш үү? Мэдгүй цаанаасаа л хүмүүс над руу хараад ингэж байгаа нь гой санагдал уу? Тийм цаанаасаа л. Одоо тэгтээ айл болохыг хүмүүс над руу битээ хараасан. Чи нэрээ яагаад нэрээ Шимэл гэж сонгосон? Тэр чинь ихнийхээ шаа гэсэн үстэй. Надад юу ажиллахгүй юу? Ингээд YouTube хийж эхлэхэд хамгийн түрүүнд нэгт анхаарах ёстой зүйл юу вэ? Би ингээд YouTube-ээс үзэж байгаа байхгүй. За YouTube хийгээд юу хэрэгтэй вэ гэдэл нэг юм гадаад түүний энтэх ах хэлбичлэг байсан. Тэгэл number 1 гэж хэлээ.
your name has to be дахид автагдчихгүй байх хэрэгтэй гэж. Тэгэл заавал дахин төвших нэр амар гэл нэг өдөржингөө 2 өдөр 3 өдөр бодож байгаа байхгүй. Бодоолсон Мишель гэхэд ядчих түгээмэл нэртэй маа. Мишель гэж амар их байгаа шүү дээ. Тэгэл яаж ингээл яах вэ гэл. Тэгэл намайг тухайд амар их нөгөө манай ангийнхан ч тэр хамаатнууд ч тэр шимэл гэж амар их дууддаг гэсэхгүй. Оо, дууддаг байсан нэр юм уу? Тийм дөнгөж шилжээд очсон чинь манай ангийнхан шимэл гэд дууддаг гэсэн. Яг хамгийн анх өгчээсэн ихч болохоор манай хамаатны бүжээнэ гэд хичээдэг. Тэр ихч дандаа ингэж тонгоргож дуудах туртай заяо. Туртай жоох одоо өөрийг нь бүжээг ингэод жүбэ гэж өөрийг нь дууддаг. Тэнгүүд манай дүү чинь тэргэл штэ тий. Тэнгүүд ингэ итгэл мэтгэлгээл дууд тий. Тэнгүүд намайг шимэл гэдэг гэсэхгүй. Тэгээ би шимэл гэдгээрээ ингээд ангийнхан тэгж дуудаад тэгээд тонгоргосон чинь шимэл болчихсон шүү дээ. Тэгээд шимэл гэд хайсан чинь яалаад нэг сонин юм гарч ирээдсэн баха. Тэгэхээр нь окей шимэл дээрээ тэгвэл би Мишель гэдэг англи нэр ааштай Мичеллээ гэж бичсэн. Тэрнийхээ төгсгөлийг шимэлийнхаа эхлэлийг нийлгэн шимэллээ болно шүү дээ. Эллээ нэмчихэж ард нь тэнгуү шимэллээгээ гэ хайгаа үтсэн чинь дахиад юм гарч ирээдсэн байхгүй. Чи ингээ нийтлэг юм хайж үзээд байсан байхгүй. Тэгэл окей тэгвэл I үсгийн Y болгоод ингээд I'm shy гингүүтэй би чинь тохой shy сууш тэ Ирландаас ирсэн. Тийм байна. Тэнгүүд окей shy male болгоё гэдгсэн байхгүй юу. Тэгээ өөрчлөсөн чинь юу ч гарч ирээгүй байхгүй юу. Тэгэхээр окей this is the one гэж бодоод. За тэгвэл нэг энэтхэг кодны заавраар. Гэтэ ер нь бол бас үнэн л дээ. Одоо YouTube нээж байгаа ямар ч хүн нэр нь давтагдчих байх хэрэгтэй. Бас catchy байх хэрэгтэй. Тийм. Ингээд тэр хүний YouTube-ыг санахад эргээд хурдан орж ирдэг нэртэй байх хэрэгтэй. Тэгэл яг тэгж бодчихлоо өгчсэн. Ямар гоё. Тэгвэл ингээд нийтлэг ингээ харж байгаад ингээ сонгосон. Тийм солио нийлүүлэл холиол ингэж байгаа. За энэ үе бол тэгвэл нөгөө нэг яг нөгөө сахилгагүй шээс үеийн юм байна шүү дээ тий. Чихтэй одоо энэ нэг Мишелийн нэг энэ үе бол Мишель нэг ийм ингээ хүн байсан гэдэг тэгвэл аюу тодорхойлох уу? Амар галзуул гэсэн гэж хэлэх. Бүр үнэхээр галзуу байсан. Одоо яг энэ үеийн бас ингээ бичлэг өгдөг байхгүй юу? Тэнгүүд солиоруулж өгнө. Бүр ингээл дуу дуулаад ээж ингээл нөө тэгдэж штэ хүүхдүүдийг ээж нар ингээл бичлэг хийгээл тэгэл хадгалаад идэв штэ. Тэнгүүд яг ээж тийм бичлэг хийж байгаа штэ тий. Тэнгүүд тэрэн дээр өөрийгөө ингээ харангуут ингээл төл бүр болоод өсөж тогцоол ингээл тэгэл бүр ингээл Америк явъя шүү ч илүү гэж дуулж муулаад бүр ингээд амар галзайсан. Ямар ч хичих нүр ахгүй бүр ингээд улаан ч гэсэн ойлголт ахгүй бүр арай л нээлттэй. Жохоо одоо хаагддаг үгээ хэлмээр гэдэг байхгүй. Гэтэ ингээд одоо яг энэ үедээ ингээд харьцуулах юм бол бас сүүл амар өөрлөлтсөн шүү дээ тий. Хэдэн жилийн зайтай гэсэн үг юм. Харин тийм байна. 7 гэхэр чинь 13 жил. Тэгээс энэ зургийг ингээд сонгосон шалтгаан энэ зургийг өмнө хинч харж байгаагүй. Тэгээ бас би яг үндэ бас ингээд жоох ингээд хүнд нэг үзүүлэх зураг гэж ядчих шүү дээ тий. За энийг харахаар ингээд шүдгөө болохоор ингээд хизээч хинт ч үзүүлж байгаагүй зураг байхгүй юу. Тэгээд одоо тэгэл би л юм да. This is me. Тэгэхээр яг нэг өөрийнх нь байгаа ажлыг амар гоо хүлээн зөвшөөрөхтэй. Тийм бол. Хүүхдүүд угаасаа л иймдэл хөрхөндөө гэдэг шиг. Тийм штэ. Одоо тэгэж яг ийм байгаа штэ тийм үстэй. Харин өөр. Тэр чинь тэгэл бас ичж байгаа нь ингээл бас нөө бас л жоохон сэтгэхүй байсан болохоор. Харин тийм. Одоо амар том болсон юм шиг. Наа ингэж ярахаар хүмүүс амар ядраатай. Одоо нэг том болсон юм шиг гэдэг. Гэтэ хүмүүсээ тэгдэг шүү. За одоо энэ болов л штэ өстой гой зураг руугаар явлаа. Хүн чинь нөгөө одоо байгаа энэ бүрэлдэхүүн нь зөвхөн ингээд энэ хүн хувь хүн биш л байгаа даа л да тий. За өсвөр наснд бол чамайг эргэн тойрныхан чинь ингээд бүрдүүлээд чи одоо хин нэгнээс ингээд авсан мэдрэмжээрээ альва нэг юмыг хардаг ч юм уу тий. Одоо болохоор чиний харж байгаа өнцөг чинь ингээд за нэрээ юу илээ ингээ наано цаанаа ингээ боддог болсон. Энд баг үе чинь бол тэр чигтээ гэр бүл байгаа байхгүй. Тэгж хараа. Тэгэхээр ингээд хүний ингээ суур ингээд хүмүүжилч юм уу ямар нэг ингээд үйлдэл гэр бүлтэй ингээ шууд хамааралтай юм шиг санагдаж байгаа. Одоо чи ингээ түрүүлсэн шүү дээ ингээд итгэвч болохоос өмнө би бас өөрийгөө амар сайн охин гэж боддог байсан ингээд. Түл ингээд бүх эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн хүүхдүүд болохыг хүсдэг. Тэгээ яаж аав ээж чамайг тийм сайн хүүхд болгож өсвөө? Харин тийм. Манай хоёр ер нь бол ийм байхгүй юу? Амар нээлттэй хүмүүс. Ядж яхад би анхных нь хөвгт учраас надтай бүр ингэ найз шиг ярилцдаг. Бүр
өөр одоо ингээд эмээ өвөө ч юм уу те эмээ өвгийн үед бол тэгч чих хүүхдүүдэд цаг зарцуулж чадахгүй те тэгэл тиймээс маш тэ нэг тийм анхаарал тийм ч их хандуулж чадахгүй олон хүүхдтэй бас бол бүр 9 айл хүүхд 9 хүүхдийн баг нөхгүй ээж болохоор 4 хүүхдийн том нь нишэл эсрэг хүмүүс байгаас тийм тэгээд тэр хоёр өөрсдөө хүүхдтэй болонгуудаа тэг ингээл хүүж болж исэн амар дэмжин гэл тэгээд надаа аав хоёр ингээд бүх зүйлийг яриулдаг байснаас айгуу гоё санагдсан. Одоо ингээд би цаанаасаа өдөр ингээл нэг юм хийгээл ороод ирэн штэ ингээл хичээл дээрээ байж байгаад ч юм уу ороод ирэнгүүт яаж ээж надаас ингээл асуугаагүй штэ тий. Зүг цаанаасаа ингээд юу болсноо баг ингээд миний балруулыг манай найз булаасан гэл нэг жижигхэн юу байсан ч хамаагүй ингээл ээж тэлдэг за. Бүр ингээд бүх юм ярьдаг. Тэгээд тийм байсан болохоор ингээд амар нээлттэй. Тэгэл манай хоёр дүү ч гэсэн тэгж ханддаг. Тэгээ нээлттэй гэдэг нь бас амар сонирхолтой нээлттэй юм ингээл шууд бараг ингээд ууж өсгөө шууд хамт ууя гэл тэгдэг. Тэгээ ингээд пиз задлахаараа ч юм уу эсвэл ингээд вино задлахаараа ч юм уу угаасаа ингээд бид заавал ингээд өгдөг заяа. Хайд ингээд алхахвал ингээд амсах хэрэгтэй гэл цаа. Тэгээ тийм ч байсан болохоро ингээд нээлттэй байгаа учраас ингээд миний уух хүсэл ч юм уу те арх гэж юу юм бол гэсэн нэг юм тийм өсвөр насны дээр нэг тийм сонирхол байгаа шүү дээ. Тийм ерөөсө хөдлөөгүй заяа. Ингээд одоо жишээ нь бүгд шиг баг ингээд ааж өрнөд тамиг шин татуулж үзчихсэн байхгүй юу? Үзмээр байна уу? Ямар юм гэдэг үзмээр байна уу гэж хэлдэг шүү дээ. Мэдээж ингээд тамиг цагаа ингээд амар ингээд хассан шүү дээ. Тэгэл яг чинь бүх юм ингээд надаа нээлттэй бангууд нэг тэгж ингэж нэг дайраад оролдохыг ч хүсээд тэгээд дэж байгаагүй. Үерхлээ гэл тэнгуүч гэсэн ааж окей үерхтэй. Ямар юм байд юм үз гэл дандаа тэгдэг. Хэрвээ ааж хоёрууд одоо ингээд зарим аав ээжүүд чинь амар хордсон штэ. Ороод ирэнгүүт яаж байгаа юм чи яа ууж байгаа юм гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд тамиг татна чи яагаад юу тутлаа гэж тамиг татчих байгаа ингээл амар хүүхдэд загнаад идэг бүр үнэхээр буруу юм шиг. Тэгэх тусан хүүхд чинь улам хэрэглэхийг хүсэн. Тэгэх тусан хүүхд чинь те улам хаалттай болно. Аав ээжтэйгээ ярилцахгүй. Тэ ингээд юмыг хорих тусан хүүхд тэмүүлдэг байхгүй юу? Баг багт ч гэсэн тэгдэг өстэй те ингээл плетэг за болохгүй шүү халуун шүү гэл ингэх тусам юу идэв хөрүүл яадаг ингээд бүр улам тэмүүлдэг шүү хүүхэд угаасаа тийм байхгүй цаанаасаа ингэж хорж байгаа зүйлийн эсрэг ингэж явахыг хүсдэг. Тийм болохоор ингээ бүх зүйлийн зүгээр нээлттэй тавиад өгчхөө те нээлттэй тавьж өгч өөрөө ч гэсэн найз шиг ярилцаад өг. Тийм ч болохоор ингээл аав ээж хоёр ингээд хүүхдээ амар сайн хүмүүжүүлсэн байгаа байхгүй юу. Тэгэл амар олон хүмүүс ч гэсэн ингээл танаа хүүхдүүд яаж юм сайн байгаад байна. Тэ ингээл манай хүүхдүүдийг баг хүмүүжүүлээд өгөөч гэж хэлж ийсэн удаач гэсэн ингээл байдаг. Нээлттэй гэдэг нь ингээд за яаж ийм хийх гэж өөр ингээд өөртөөс тэр ингээд насыг ингээд даваад туулцсан гэдгээр амар юм өөр тэгэл тэрийг ингээд мэдж байгаа учраас амар гоё нээлттэй бас нэр өөрön тий. Тааж урд намайг за гурлаа зүгээр хамт л хөгшрөө шүү гэдэг чинь бүр амар тийм за. Уусаа баг ингээд хамт хөгшөрж байгаа гэдэг. Гэхдээ одоо миний ясны нэг юм гайхаад байдаг нь чи ингээд хэлж штэ ингээд тех тусам хүүхд ингээд амар дотгошоо болдог гэд. Тийм. Тэгээ би ингээд туслангийн багш байсан заяа. Тэгээ ингээд амар олон хүмүүстэй ингээд харилцаа штэ. Тэгэнгүүт тэн донд ингээд бүгд ингээд хоорондоо амар өөр. Тэгээ ингээд зарим хүүхдүүд ингээд яриа гэж ярьж чаддаггүй нэг юм дотгошоо ингээд хүүхдүүд эдэн штэ. Тэг би ингээд эсвэл бол ингээд зарим нь ингээд нэг айлын 3 хүүхдүүд нэр нь амар ингээд хоорондоо өөр зан аран шинтэй заяа. Тэг би ингээд сүултээ бодсон чи ингэж утсан байхгүй юу? Эцэг эхчүүд ингээд тодорхой хэмжээний цаг хугацаа туулж штэ. Тэнгүүт нь эхний хүүхд дээрээ тухайн амьдрал нь нэг вэ. Тухайн амьдрал нэг байнгутаа тэр хүүхдээ тийм байдлаар өсгөөд дараагийн амьдрал дээр нь ямар нэг уналт босолтоос хамаарат уналтайх юм бол тухайхтай ингээд гэдэг ийм өөр үетэй юм шиг. Тэгээ тийм болохоор хүүхдүүд нь хоорондоо ийм амар өөр эдэм байх та. Яа зарим нь ингэж амар дутгаж байгаа юм байт юм бол ерөөсөө ярьдаггүй те. Тэр гайхдаг байхгүй. Бас нэг талаараа хамаг юм ин хордод цагддаг учраас бас хаагддаг болохыг. Гэтэ ер нь бол хүүхдүүд цаанаасаа л байдаг л та. Манай дүүнер ч гэсэн надаас бүр шал өөр шүү дээ. Ингээл манай эрэгтэй дөө бол хизээч те ингээл сошиал медиа хийхэр хүн биш байгаа байхгүй юу. Тэ ингээд бүр шал эсрэг тесрэг. Гэтэ тэр чи адилхан нэг л хүн хүмүүжилж байгаа шүү дээ. Яа ч яг адилхан арга барилаар хүмүүжилж байгаа. Гэтэ яад өөр
хүүхдүүд байгаад байна гэхээр Аха. ингээд бидний нэг цаатлын ингээд одоо ингээд хэлсэн шүү дээ ингээд бурхан бидрийг өөр бүтээдэг гэж. Аха. Тэр чинь цаанаас байгаа байхгүй юу? Зан чанар нь уу? Тийм зан чанарч тэр юмд бодох бодолч тэр Гэтэ сонь шүү ингээд цаанаас нэг юм өгдсөн юм шиг. Тэгээ хусаач арилахгүй нэр гэдэг шиг хусаач арилахгүй юм. Өгөгдлийн зан чанар гэд нэрээ. Чи бас бичсэн л байсан л та тий. Надаа бас ерөөсө бодож байгаагүй л үнцэг байлээ. Хүүхдүүд ингээ өөрөөгөө чинь цаанаас юм байгаа. Энтэр гэлдэг ингүү чинь маш олон хүчин зүйлээс нөлөөлж болгочсондээ бас нэг талаараа бас тийм юм шиг тий. Амар олон юм бас бодогдчихлээсэн юм байна. Бас амар суралцмаар л юм байна. Одоо ингээ бид нар чинь хүртэл ингээ хүүхдтэй болол явна штэ. Тэнгүүд нас ингээд явах тосбоо. Тэгээ тэнгүүд нь хүүхдээ яаж хүмүүжлэх вэ гэдгийг би бүр одоо амар эртнээс бодоод байгаа байхгүй юу? Яг яаж ингээ хүмүүжүүлэх хэрэгтэй юм бол гингүүт нь одоо байгаа надаа хамгийн хэцүү нас нь өсвөр нас юм санагдаад байгаа. Манай ах одоо энэ төр ингээ хэлдэг зав. Хүүхд ингээд яриа бараг ороог байгаа үедээ хамгийн сайхан үе. А яриа орж эхлэхээр эцэг хуудаас ингээ юм хэлдэг юм бол тэгдэг. А тэгвэл өсвөр нас ч өөрөө чи ингээ хэлсэн шүү дээ. Эргэн тойрны хүмүүстэй өөрөөрөө ингээ харьцуулдаг гэд. Тэг би ингээ бас ноу хав ингээ мэдмээр байхгүй. Одоо ажил мэргэжил чадвар уур чадвараас гадна гэр бүлч өөрөө бас амар суралцах хэрэгтэй юм шиг те. Ялангуяа үр хүүхдээ ингээ хүмүүжүүлэх гэх тэгэнгүүт одоо чи ингээд аав ээж нь яг яаж хүмүүлжсэн. Тийм учраас би ингэж ийна гэдэг нь надаас амар сонирхолтой санагдчих واخ. Ингээ ийм учраас хүүхэд ингээд ингэж хардаг болд юм байна. Тийм учраас ингээд ийм байт юм ээ гэд. Тийм. Яг нөө ингээл ямар ч асуудал амьдралд тохиолдсон те. Аав ээждээ мэдгүй хэлэхгүй ингээл юм хийгээл явсан ч гэсэн эргээд гэртээ ирэхэд safety хүмүүсд нь аав ээж нь байх хэвээр юм шиг тэгжиж итгэн штэ. Тэгжиж хүүхдүүд нь бас итгэх юм шиг ингээл нэг юм буруу юм хийж хэл хүрээд ирэнгүүт аав ээж нь загнаад тах юм бол хизэж итгэхгүй штэ. Тэгэхээр хүүхдийнхаа итгэлийг авна гэдэг нь бас тэр юм шиг. Итгэж байгаа учраас надад дараагийнхаа ч юмыг ярина. Тэ надад илүү ингэж нээлттэй болно. Тэгэхээр алдааг нь хүлээн зөвшөөрөөд басаал хүүхд алддаг. Тэгээ алдахгүй хүн гэж хизэж байхгүй шүү дээ. Өөрсдөө ч гэсэн бид нар алдчихсан. Алддаг. Угаасаа мэдсээр ээжиж алддаг ч гэсэн удаа байгаа шүү дээ. Тэгээ тэр нь ч гэсэн бас тэрийг ч гэсэн бурхан ингээл зааж өгдөг юм шиг. Амьдралаар нь хайрл. Тийм. Гэтэ мэдээч хүүхдээ сургах хэвээр саваадах үедээ саваадна. Ингээл тиймээс хүртэл ингээл библиэр Библиэр тийм байдаг гэж өстой бодож байгаагүй. Бат хүүхдээ саваад гэж хүртэл заад юм уу гэд. Харин ч. За одоо би одоо нэг ер нь одоо зочин болгосноос асуу гэж бодож байгаа. За. Энэ л болохоор чиний ингээ амьдралд хин нэгнээс иржсэн хамгийн мартагддгүй чиний амьдралд хэрэгтэй байсан тэр зөвлөгөө сургамж яг юу байсан бэ? Ямар амар тийм асуултаа. Яг ингээд за бүр амьдралын хамгийн чухал зүйл гэд хэлэх юм бол юу юунаас илүү те юм бүхнээс илүү хайр хамгийн чухал юм аа л гэж хэлээ та. Хайр байж ижил те хүн гэдэг юм чинь оршин хайр байж ижил бид нар бие биенээ уучлна. Хайр байж ижил те гоё бие бинийгээ дэмжин өсгөн хурцлан те хайр байхгүй бол хизээч юм ингээд бүтгүй юм шиг. Тэгэхээр мөнгнөөс илүү мөнгө бол хизээч чухал биш. Мөнгнөөс ч илүү тэ тэр амьдралын чинь партнер хүнч бай. Хайр бол хамгийн агуу юм гэл хэлээд шүү дээ. Идүүгээ итгэл найдвар хайр гурав үлддэгч хамгийн агуу нь хайр мөн гэлдэг чинь. Энэ ишлэлийг хэлээ та. Тэгэхээр би нэг гой хайрын дотор төвчээртэй хандаад, хайрын дотор өөрийгөө дагруулсгаал. Тэгээсэй гэж амир хүсэж байна да. Одоо нийгэмд чинь тэгэл хайр би бидээ тэгэл айгүй муу харцдаг шүү дээ. Төвчрлээс ахуулаад би бидээ хараагаал те хараал хэлээл. Хараалаа гэд тэр хүн яах чи эргээд буцахгүй тэгэл нэгэнд болоод өнгөрцөн асуудал бол харааллаа гэд буцахгүй штэ. Тийм болохоор харахын оронд өрөөй гоё би нэгээ нурааж унгааж доош нь хийж бүлэдэж ингээхийн оронд гоё босгон байгуулъя тэ. Хэл гэдэг чи өөрөө хамгийн хүчтэй зэвсэг гэдэг ааш тэ. Хэл хамгийн чухал шүү тэгэл. Үг бас айгүй чухал. Үгээр анх бурхан дэлхийн ертөнцийг бүтээсэн.
Тийм ч учраас бидний амнаас гарч байгаа үг ч гэсэн амар чухал тий. Тэгэхээр бодож байгаад бас ярихнаас амар чухал. Бид нар амнаасаа юу гаргаж байгаа гэдгээ захирахад хэцүү л дээ. Харин Өөрөө ч гэсэн тийм байсан. Би бол амар их хүн гомдоод өгсөн. Би нөгөө ингээ хүмүүсийн инээлэх дуртай, хүмүүсийн attention дуртай байсан гэж хэлсэн шүү дээ тий. Тэрнийхээ хэрээр би ингээ хүмүүсүүдийг хийж attention авдаг гэсэн юм байна уу? Айгуу мохоо. Ингээл тэр үнийг ингээл дарамжилж байгаагаараа нөгөө хүмүүс нь инээж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр инээж байгаа хүмүүсүүд нь намайг ингээ таалж байгаа учраас надад тэр нь гоё гэсэн юм байна уу? Тэнгүүд тэгэл манай найзууд ч юм уу 10 жилийнхаа ингээл гомдонгууд юундаа гомддог байна гэл ингээл яг үндэ тэр чинь амар чухал зүйл бодох. Гайхалтай. Яа. Яа энэ юу энэ би бол ингээд мэдрэмжийн айгу өнгөцгөн жоох ингээд ухаал ингээд явцсан ш надад санагдаад байхгүй хоёуланд нь ингээд ярих айгу олон юм сэдв ингээд айгу ингээд олон ярих юмнууд зөндөө үлдлээ гэж надад мэдрэмжтэй дуусчих байхгүй юм бүтэн ингээд дуусах юм шиг. Гэхдээ ингээд нөгөө яг юм бас юм чи ингээд цагтаа юм чин тэр ингээд бас дуусч байгаа болохоор бас хэцүү. Гэхдээ энэ учраас ингээд дуусах нь үгүйс ойлгомжтой. Тэр утгаараа бас ингээд зөндөө олон гоё ярианууд дахиж ингээд хоёлаа ярих болтгой гэж хүсэж байна. Тэгээ саяын яриагаар болвол бүр ингээд маш олон залуучуудад өөрийн амьдралаас үзэж туусан зүйлсүүдээрээ дамжуулаад ухаарлаа бас ингээд хэлж байгаа учраас сонсож байгаа хүмүүс нь мэдээч хэрэг ингээд альва нэгэн зүйлсүүдийг хуцтайгаар сонсоод тэг хүлээж аваасаа гэж бас айгүй хүсэж байна. Тэгээ надад бас айгүй гоё амттай тэг сонсож байгаандаас нөгөө хамгийн түрүүнд хэлсэн шиг ээлтэй байсан гэдэгт би бол айгүй итгэлтэй байна. За тэг чиний хувьд яг юм 3 зураг харж ярих нь чамд ямар санагдав? Үнэхээр гоё лаа. Бодогдоогүй зүйлсүүд бодогдууллаа. Тэгэл айгүй гоё юм байна. Тэр алган бид нар ингээл тэг өнгөрснөө ч юм уу, өөрийгөө ямар байснаа ч юм уу тэг санаад идэггүй шүү дээ. Тэгээд бас давхар ингээд урьж оролцуулснараа би яг хийн те миний дотор юу бодогдтیں۔ Би ямар хүн байсан гэдгээ би хизээч ингэж ярьж байгааг байхгүй юу? Олон цагийн подкаст надад ингэ саналууд иржсэн л та. Гэхдээ би ингэ дандаа denied гэдгсэн. Яадаг би бэлмшэн. Тэ нэг өсөн гоё ингэ итгэлээр өсөөд төлөвшсөн мундаг болж агаад орё гэж боддогсох. Тэг ингэ төвчж агаад орж байгаа. Ямар гоё. Яг үнэн тэгээд итгэж бас хүрэлцэн ирсэнд баярлаа. Итгэж бас ингээд маш олон залуучуудыг ингээд өөрийнх нь түүхээрээ хамгийн түрүү нэг хэлсэн чинь хүн хүний хурцлдаг гэд. Бас яг ингээд зарим талаараа ингээд өөртөө ингээд хурцлагж байгаа байх гэж ихтэй бол амар ихтэй байна. Тэг яг өөрийнх нь түүхээ хааж байхгүй зургуудаа авчирч олон дэлгэнд идэх чинь амар том ингээд зориг. Нэгдүгээрт ингээд том итгэл ингээ хүлээлгэж байгаа байхгүй. Тэнгүүд өста надад бол маш гоё. Одоо багтал дүүрэн их сайхан бүр ингээ цааштай ингээ юм хийхэд хүмүүс надад ингээ итгээд байна гингүүт надад бүр илүү юм нандин санагдаж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөөтэйгээр ингээ сонсож байгаа хүмүүс айгүй авч байгаа юм санагдаж байна. За тэгээд хүрэлцэн ирсэнд чамд ингээд маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр бас амар их ядарсан байхаа тэгээ өглөөнөөс хойш ингээд зураг авалттай. Тэгээ чамаа ингээд ядраад олигтой бас ингээд сайн ярьж чадах болоо те ингээд ядарсан хүн чинь бас юм гарахад хэцээдэн штэ. Тэгэхэд ингээд амар гоё шууд орж ирэл ярианы ихч гоё яваал те. Тэгсэнд айгүй сайхан таатай байлаа. За тэгээ хамгийн сүүлд нь одоо талархлын бэлэг. Бэлэгтэй юм уу? Бэлэгтэй. Тэгэж цагаан сар бэлэг авч байгаа. Энэ бол Kids Talk podcast-ыг бол цойлогч маань одоо ингээд цойлогч одоо явуулдаг. За тэгээд ингээд энэ бол ингээд албан ёсны манай мерч байгаа юм. Вау. За тэгээд чи ингээд өөрөө итгэлээр ингээд өсөөд альва зүйлд ингээд хандахтай илүү нухадтай болж юу зөв бурууг илүү сайн мэдэх хэрэгтэй байна гэл ингээд ах эгч нэрээ хэлсэн сурамжаар дамжуулаад олон зүйлсүүдийг ойлгож байна шүү дээ. За тэгвэл тэрэнд ингээд бүр илүү арга барилд. Тэр арга барилд ингээд суралцахад бүр хэрэгтэй практик нэг юм байна. За юу юм? За ном байна. За энэ болохоор яг цойлогчдын хамтран гаргасан хуцтай сэтгэл гэж юм ном байна. Ой. За энэ болохоор яг ингээ чамаг бас альва зүйлд ингээ хандхад тэр
хуцтай сэтгэлгээг яг яаж хийх ёстой гэдгийг арга барил сурахад бас аюу хэрэг болох гэж бодож байна. За ийм бэлэг critical thinking. Ер нь нөгөө юм хүний хотоод гэж амар ирүүл байхаар хүн нөгөө аз жаргалын гормоноос илэрдэг юм гин. Тэрүүгээр ч өөрөө тэгдэг штэ. За тийм учраас ингээд англиас яг ингээд оруулж ирдэг аль биесний юм оптипа гэж 5 сая ашигтай бактери юм байдаг юм байна. За энийг бас чи өглөө цайныхаа хажуугаар хэрэглээрэй гээд. Тэгээд аз жаргалт дүүрэн байгаарэ гэж бэлгэлж байгаа юм. За баярлалаа. За тэгээд зурагнууд нь одоо чиний альбомд бас 3 зураг нэмэгдэж байгаа шүү. Чанд окей. Баярлалаа. За баярлалаа. Сайн юм гэс бодогдоод. За нөгөө нэг миний IG дээр байгаа нөгөө юг биог хүмүүс нэг сайн мэддэггүй юм шиг. Тэрийг бас жоохон дайлмаар хэлчихье гэдэггүй. За proverb 10-12 лөө. Тийм 10-12 гэдэг шүү дээ. Тэрийг би дөнгөж итгэж болчоод нөө окей за өөрийгөө итгэж гэж яахын тулд хамгийн түрүүнд хийх алхам нь ингээ био дээр итгэж хүмүүс ингэж тавьдсан байх гэдгийг харцаа. Тэгчээ за би ямар ижил тавих уу гэж ингээл библ мэдээж бүтэн уншааг баа штэ. Тэгэл ингээл хайгаалсан ингээл Bible verses гэл сафаригаас ингээл хайгаал амир хайж хийж байгаа л тэгээд яг proverb 10-12-ыг уншаад юу гэсэн гэхээр ингээд үзэн ядалт эвдрэлцийг төрүүлнэ хайр харин бүхнийг далталдаг гэдэг ишлээсэн баггүй юу. Манай монголчууд яг үндэ те ингээд амар үзэн ядалтууд дунд байдаг штэ. Үзэн ядалт бол үнэхээр эвдрэлцийг төрүүлдэг. Гэхдээ эсрэгээр тэргүүнийг хайрлах юм бол бүхнийг далталдаг те. Тийм гоё ишлэл санагдаад. Тийм тэгэхээр үзэн бити ядаарай. Ямар гоё. Би бас дэрэг харчаад бас яагаад энэ ишлийг ингэ сонгосон болоо гэж бодчихлээсий. Ашгүй хариулт авчлаа шүү. За хүрэлцэн ирсэнд чамд маш их баярлалаа. За. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.